1. Эрүүл энх аз жаргалыг зохицлон байгуулъя. Эрүүл амьдрах арга ухаан. Илдрээгүй хүчнийг эдгэрүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх хичээлд оролцож, өөрийгөө зөв өдөртөн хөтлөвөл эрүүл энх аз жаргал тайван амгалан амьдралыг зохицлон байгуулж болно. 2. Бид нар сайхан зан чанар, сайхан сэтгэлийг бий болгоё. Хүний амьдрал бол үнэхээр гоё сайхан юм. Гэвч тийм тодорхой биш шүү дээ. Хүний амьдралын урсгалын том голын дагуу бид нар урсаал явж байдаг. Аль нэгэн хүн би ямар хэмжээнд хаана хүрч чадна гэдгийг тодорхой болсон юм л да. Ийм болохоор бид нар амьдралынхаа дагууд, амьдралынхаа зөнгөөр өөрөө чирмэлт гаргаад урагшилж байх хэрэгтэй байгаа юм. Тэгээд хаана хүрэх, ямар явдал гарах, юу хүлээж авах энэ нь хамаагүй. Тухайн цагтаа болсон зүйлийг тухайн цагт нь хүлээж аваад тухайн цагт нь шийдвэрлэж ингээл урагшаа явж байх ёстой байхгүй юу? Тийм ээ, энэ урсгал хаа хүрэх нь бид нар тодорхой бос байгаа юм. Тиймээс өөрийнхөө сэтгэлийг тайван амгалан байлгах нь их чухал байд юм л да. Тухайлбал усны урсгалтай адил уян зөөлөн болгох хэрэгтэй байдаг. Хэрвээ урсаад явж байхад хатуу чулуу таарах юм бол хажуугаар нь тойроод гардаг тийм ээ. Элис шороо таарах юм бол шингээд ордог. Тэгээд гатлаад явна. За тэгээд шавар шалчааг тааруул дээгүүр нь урсаад гарна. Аль болохоор бүх зүйлийг хамран авч өргөн удам зүгийг чиглэн урсаж байдаг л дээ. Хүний сэтгэлийг ийм сайхан уян зөөлөн болгож чадах юм бол амьдралын дунд учирсан хүчээр бэрхшээл бүх зүйлийг аяндаа даван туулаад явж чадах болно. Ингээд эрүүл энх аз жаргалтай тайван амгалан амьдралыг олж болно шүү дээ. Хүн хүний хоорондох харьцааг сайхан зохицуулах ёстой байдаг. Бид хүн төрөлхөөтэнгүүдийг бол бүлэглэн сууж, харилцан хавсралцаж, харилцан дэмжиж, харилцан найдаж, харилцан хязгаарлаж байдаг учиртай. Ийм болохоор бид хүн-хүний хоорондох харьцааг зүй зохистой шийдвэрлэж чадвал тэгээд сэтгэл зүйн тухайтай суралцаж сайн энергийг үүсгэж муу энергийг хориглон үргэлж өөртөө бусдад сайн зүйлийг өгөж байгаад өөрийнхөө зан чанарыг зөв сайхан болгож тийм ээ тэгээд өөрийнхөө сэтгэлийг тохируулад байж чадвал таны энэ нийгэмдэр оршин тогтноход маш их чухал болно. Хүн бүлэглэн амьдардаг учраас нийтийн эрх ашгийг зөв талд нь барьж явах хэрэгтэй. Тэгээд эрх тэгш байх хэрэгтэй. Мөн өөрийнхөө сэтгэл бодлыг хуваалцаж байх хэрэгтэй байдаг. Ингээд та хэрвээ амар дэвшнээр энэ асуудлуудыг шийдэж чадах юм бол таны ирээдүйг гэн саруул болно. Ингээд эрүүл энх аз жаргал сайн сайхан амьдралыг олж болно шүү дээ. Өөрөө зохицлон байгуулж болох юм аа гэж. Дөрөвд нь танай үзэл бодол, танай хандлага, танай хийх сонголт тэгээд өөрийгөө дайчлан ажиллах чинь танай нэг насыг шийдвэрлэж өгнө шүү дээ. Тийм ээ. Та бол өөрийнхөө хувь заяана ерөнхий удирдагч. Таны хувь заяа таны гарт байгаа. Таны хийх сонголт, таны хийх үйл ажиллагаагаас энэ биелэгдэнэ. Хүн хайрын сэтгэлтэй, ачлалын сэтгэлтэй, үүрэг хариуцлагын сэтгэлтэй тэгээд өөрийгөө байн тунгаан боддог, алдаа буруугаан засаж нэн олон хүнсийн төлөө үйлчлвэл та амжилттай байх болно. Ингээд эрүүл энх аз жаргалтай тэгээд тайван амгалан амьдралыг олох болно шүү дээ. Тавд нь хайрын хүчин чадлыг олж авах хэрэгтэй. Ээж аваан ачлах бол хүний нэг насны хамгийн суур юм аа гэж. Аав ээжээгээ ачлаж, аав ээжийгээ хайрлаж, аав ээжээсээ тийм хайрын сэтгэлийг олж авна. Хайрын хүчийг олж авна. Ингэснээрээ та өөрийгөө хайрладаг болно. Тэгээд өрөөлийг хайрладаг болно. Тэгээд энэ нийгэмтэйгээ уялдан зохицож чаддаг болно. Тэгээд энэ байгаль ертөнцийн хайрлал л дээ. Энэ бол хайрын хүчийг олж авч байгаа юм аа. Би энд нэг жишээ хэлье гэж бодож байна л дээ. Ямар нэгэн хүн хэрвээ ээж аваагаа ачилдгүй, хайрладгүй, хүндэлдгүй бол тэр хүн тийм хайрлах чадваргүй болно л доо.
Би ер нь одоо ямар нэгэн хүн аав ээжигээ ачлахгүй байжгаад өөрөө нэг сайхан амьдраад нэг сайхан нийгэмдэр оршин тогтносыг ерөөсөн сонсоогүй. Аав ээжээ ачлдаггүй хүмүүсүүд бол амьдрал нь нэг мөсөн хуудуу байдаг штэ. Тэгээд гэр бүл нь бас болохгүй, нийгэмдэр бас болохгүй, ажил үйлс нь бас болохгүй ийм байдаг. Тийм болохдоор ачлалын сэтгэлийг хүчтгэх л бол хамгийн чухал. Эндээс хайрын хүчийг олдог. Хайрыг яаж бий болгох уу гэдгийг сурж мэддэг байхгүй юу да, тийм ээ. Тэгээд аав ээжтэй ачлана гэдэг бол заавал нэг мөнгө төгрөг өгөх бишээ. Амьдралын хэлэлгээнгүү сайн харгалзах ёстой л дээ. Түүний цааталд хамгийн гол нь тийм нэг сайхан хайрын сэтгэл, ачлалын сэтгэл, үүрэг хариуцлагын сэтгэл байх ёстой байхгүй юу. Ингээд хайрын сайн энергийг үүсэж, ачлалын сайн энергийг үүсэж, үүрэг хариуцлагын сайн энергийг үүсгэж чадвал та энэ насандаа сайхан өнгөтэй, гэгээтэй, гэрэлтэй сайхан амьдрах болно. 6. Хайр бол аливаагийн түлхэх хүчин. Хайрын сайн энергитэй эрүүл мэндийн сайн энергийг бий болгох бол бүх нас найчин суурь шүү. Аливаа бүхнээ чинь түлхэх хүчин. Жишээлбэл суралцах, хөдөлмөрөх, амьдрах бүх юмнаа түлхэх хүчин хайраас ирдэг гэж. Хүн болгонд хайр хэрэгтэй байдаг. Хайр сэтгэлийн гүнээс ундардаг. Гэвч хайрыг өөрийн сэтгэлээс биш, өрөөлийн сэтгэлээс, хүний сэтгэлээс олж авдаг юм аа. Энэ бол хүн төрөлхөтнөө үүсэл, хөгжил, улирал, хувьслын чөмөг. Энэ бол амьд бодисын жим хууль юм аа. Тиймээс одоо зарим хүн бодож яж магадгүй би зөвхөн өөрийгөө л хайрлана гэдэг. Тэр ерөөсөн хайр биш. Тэр чинь зөвхөн ам хувинчир сэтгэл төдий юм аа. Тэр бол амьд бодисын жим хуулийг зөрчиж байгаа болохоор зөвхөн өөртөө гагцаардмал өөрийгөө муу нэрийг үсгэж байгаа төдий юм. Та хэрвээ хүнийг хайрлах юм бол таны биеийн дотор сайн энерги үүсдэг, сайн химийн бодис үүсдэг. Ингээд та хайрыг мэдэрдэг, ингээд та хайрыг олдог. Ингээд хайртай, сэтгэлтэй, үүрэг хариуцлагатай болохдоо нийгэмдэр сайхан оршин тогтнодог. Таны ойр орчимд сайн энерги үүсдэг юм аа. Ингээд одоо хүн сайн сайхан амьдрах, нийгэмтэйгээ уялдан зохицох ийм сайхан зүйлсүүд бий болдог юм. Ингээд жинхэнэ хайрыг олж авна. Таны юм хийснээс болоод, танаас болоод хүн хэрвээ баяртай байх юм уу? Хүн хэрвээ жаргалтай байх юм бол та тэрнээс илүү их баяртай байдаг штэ. Ийм сайхан хайрын сэтгэл чинь бол одоо их мөнхийн таны сэтгэлд оршдог штэ. Та хэрвээ нэг ажил хийснээр тэгээд нийгмийн хүрээлэл, тэгээд бус түнээ сайшаал магтаалыг олохдоор яадаг үлээ хизээд сайхан санагддаг, сэтгэл чинь их жаргалтай байдаг. Энэ юугийг харуулж байна гэвэл энэ бидний биеийн дотор өөрийгөө шагнах, урамжуулах, эрүүлжүүлэх систем байгаа. Мөн сайн энергийн систем байгаагийг харуулж байгаа юм аа. Ингэхдээ бусдад хайр илбэрлэн хүргээж байх бол маш их том жаргал шүү дээ. Энийг зөв ойлгох хэрэгтэй байгаа юм. Та ийм сэтгэл гаргаж чадсанараа та эрүүлийн, аз жаргалтай, сайн сайхан амьдрах болно. 7. Сайн энерги, муу энерги. Хүний бие гэдэг бол үнэхээр гайхалтай, маш ухаалаг бүхэл зохицсон юм л да. Хүний биеийн цаг ямагт олон зүйлийн энергиуд үүсч байдаг, хэрэглэгдэж байдаг л дээ. Хүний биеинд сайн энерги байвал муу энерги бас байгаа. Энэ нь зөвхөн нэг сэтгэлийн харьцаа төдий биш юм аа. Хэрвээ та сайн энергийг үүсгэж чадах юм бол бид нарын сэтгэл санаа тайван амгалан, тийм ээ, хиймэр сүлдэттэй, аз жаргалтай, эрүүл энх байж сэтгэл санаа тайван амгалан байдаг л дээ. Та сэтгэлдээ муу энергийг үүсгэх юм болвол таны урам зориг чинь хугарч, хараа чинь баларж, сэтгэл чинь, санаа чинь зовирлон, эрүүл мэнд чинь хүртэл охирдог. Тэгээд бид нар сайн энергийг үүсгэж сурах ёстой байгаа юм. Бид нар хүнд сайн хандсанаар, бид нар хүнийг хайрласнаар бидний сэтгэлд, бидний биеинд сайн энерги үүсдэг шүү дээ. Ингээд та эрүүл энх, аз жаргалтай, тайван сайхан амьдрах болно. 8. Яагаад хүний биеинд сайн муу энерги үүсдэг вэ гэвэл энэ бол хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй холбогдолтой асуудал юм л да.
Эртнээс хүн бий болох цагаасаа эхлээд хүн болвол бүлэглэн амьдарч байжээ. Ижлээсээ салчих юм болвол хүн төрөлхөйтөн амьдран орчих чадваргүй байсан. Араатны хоол болохгүй бол байгалийн хатуу хөтөө нөхцөлийг туулан давж чаддгүй байж л дээ. Тийм болохдоор хамтаараа амьдрахын тусдад бидний хамтын журам үүсэж байгаа юм. Нийтийн төлөө ажил хийсэн юм уу? Хамтын төлөө чармайлт гаргасан бол бид нар шагнал урамшуулын журмаар бидний биед сайн зүйлийн гормон үүсдэг. Ингээд сэтгэл санаа нь тайван амгалан болдог. Ингээд эрүүл болдог. Хэрвээ нийтийн эрх ашгийг сүйтгэх юм бол өөрийн эрхгүйгээр биеийн дотор зовох, гутрах, гэмших, айх сочих зэргийн асуудлууд үүсдэг. Ингээд эрүүл мэндийн хүртэл охируулдаг байна л дээ. Ийм болохдоор энэ бол хүн төрөлхөйтнээ үүсэл хөгжлийн дунд бий болсон чөмөг юм аа. Энэ бол үнэхээр амьд бодисын жим хоёл шүү. Энэ бол төрөлхийн чадвар шүү. Энийг бид нар өөрчилж чадахгүй. Хүн төрөлхөйтн нэгэнт үүсээд хэдэн мянган түмэн жил болсон бас үүссэн журмыг хөвхөн өөрчлөхийн аргагүй юм аа. Та энийг сайн ойлгож чадах юм бол та эрүүл аз жаргалтай, тайван амгалан амьдрах болно. 9. Муу муухай бодол санаа өөрийгөө охируулдаг. Хүний нэг муу бодол, муу үйл ажиллагаа, муу санаа хүнийг хизээч охируулж чаддаггүй. Гэвч танай муу санах, дайсанных, уурлах, уцаарлах үед харин таны биеийн дотор муу гормон, муу химийн бодис үүсдэг. Тэгээд чөлөөт бүлэгч юм уу олон зүйлийн муу бодис үүснээр таны бие сэтгэл өөрөө охирдог шүү. Энийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ нь яг юутай адил вэ? Хор найруулчаад хүн дуулгана гэж хаад өөрөө уучгаад бас хүнийг өхнөөгүй юу гэж харж байгаатай адил гэж байгаа байхгүй. Эрдөөсөн хүн муу санах юм уу, муу ажил хийх үед бол 3 минут л их бачимдан уурлахтал хүний биеийн дотор үүссэн хор 3 өдөр хүртэл хүнийг хохируулж байдгаа гэдэг юм. Иймээсээ бид нар энэ талаар ойлгох хэрэгтэй. Та энэ бүхнийг ойлгосноор эрүүл аз жаргалтай, сайн сайхан амьдрах болно шүү дээ. 10-д нь хүний хэлхийг анхааралтай сонсож бай гэж. Хүний сургаалыг сонсох, хүний үгийг сонсох бол нэг зүйлийн том соёл боловсрол шүү. Хүний хэлхийг анхааралтай сонсож бай. Хүн чамайг шүүмжилж байгаа нь таныг өөрийгөө алдаагаа засах, тийм ээ, өөрийгөө төгөлдөржүүлэхэд маш чухал үйлдэл үзүүлнэ. Хэрвээ та хүний шүүмжил буруушаалыг сонсохгүй их удаан байх юм бол та өөртөө оморхдаг болно. Тийм өөрийн гэсэн юу гэх би л гэсэн юм сөрхий гэж өөрөө сөрхий гэж боддог байхгүй юу. Ингээд сэтгэл санаандаа чинь нэштэй буруу илэрлүүд гараад буруу зам зүгтээ явах муу зүйлсүүд бий болж байгаа байхгүй юу. Таныг хэлж сургааж байгаа тэр хүн бол таны хамгийн эрхэм хүн шүү дээ. Дор тийм хүн их цөөхөн болж байгаа л да. Тэр бол таны жинхэнэ найз чинь, жинхэнэ анд чинь, жинхэнэ танай өөрийг чинь сайн яв гэж хүсэж байгаа хүн шүү дээ. Тийм болохоор тэрийг зөв бодож, зөв хүлээж авах хэрэгтэй. Ингээд та үнэхээр хүнийг хүндэтгэж, хүнийг хайрлаж, хүнээс сургаал хүртэж байх юм бол та эрүүл аз жаргалтай, сайн сайхан, тайван амгалан амьдрах болно шүү дээ. 11. Та итэвхүйтэйгээр ямар нэгэн өрсөлдөөнд орж байх хэрэгтэй. Хүний нэг нас гэдэг бол сэтгэлийн үйл хөдөлгөөн, дарамтад, дараас нугарал, бүдрэл, зовол зүдүр байдаг нь хэлгээнгүй асуудал. Энэ бол их энгийн асуудал. Тиймээс та ямар нэгэн асуудал тулгархад зоригтой хүлээж авч бай, зоригтой түүнийг задлан бодож байх хэрэгтэй. Түүний гол учрыг нь ойлгох хэрэгтэй. Асуудлыг үндснээс нь шийдвэрлэж сур. Асуудлыг үүсгэгч битгий бол асуудлыг шийдвэрлэгч болж байгаарай. Хэрвээ та эндээс жаахан зугдаа зайлаад юм уу өөрөөсөө үүрэг хариуцлагыг түлхэн зайлуулад байвал энээс маш муу зүйлс бий болдог. Ингээд таны амьдралд муу нөлөөлөл учрна. Та итгэлгүй хүн болон та урагшаан давчиж чадахгүй хүн болон танай бүх зүйлд муу зүйлс үүснэ шүү дээ. Та хэрвээ зоригтой хүлээж аваад асуудлыг газар дарамт гэдэг юм уу тэрийг заавал шийдвэрлээд шатдаг юм бол өөрөөсөө тэр шалтгааныг хайгаад гаднаас айхгүйгээр ингэж чадах юм бол та
сайн энерги үүсгэх болно. Таны сэтгэл бие эрүүл сарвал байж ирээдүйн чинь гэгэн сарвал байх болно шүү дээ. 12. Сэтгэлийн энэ давалгаан үүсэх, сэтгэлийн хямрал үүсэх энэний тухайтай яриа гэж бодож байна. Нэгдүгээрт нь хүн сэтгэл санаа их давалгаан үүсэх юм уу, хямрал үүсэж байгаа чинь таны биеийн дотор маш олон зүйлийн химийн бодисын химийн хувирал үүсэж байна гэсэн. Хүний бие бол маш гайхалтай ухаалаг бүхэл зогц шүү дээ. Хүний бие дотор маш их хэмжээний том химийн үйлдвэр байдаг, захилгааны үйлдвэр байдаг, эмийн үйлдвэр байдаг. Энэ дотроос маш олон зүйлийн химийн бодисыг үйлдвэрлэж байдаг. За жишээлбэл энэ гормоны төрөл байна, эсвэрийн төрөл байна, иммунитийн төрөл байна, дархалгаагийн төрөл байна, тийм ээ. Тэгээд тэрийг задруулах, нэгтгэх ингээд ийм үе төмөн химийн үйлдвэр явуулаад бид нарыг бүх эрхтнөөч нь хоорондоо харьцангуй тэнцвэртэй нэг нэгэндээ тусалсан, нэг нэгэндээ зохимжээр хязгаарлсан, харилцан өрсөлдсөн, харилцан тэнцвэртэй. Ингээд нэг бүхэл зохицыг бий болгодог. Энэ бүхэл зохицыг бий болгох явцад бид нарын уурэг тарих маш их хэмжээний үйлдэлийг бадруулж байдаг. Уурэг тарихаас энэ бүх системуудыг хооронд нь харьцангуй тэнцвэртэй, харилцан туслалцах ингээд нэг бүх системыг үүсгэж байдаг л дээ. Гэвч бид нар уурлах, бачимдах, энэ сэтгэлийн давалгаан үүсэх, хямрал үүсэх үед энэ системуудын үйл ажиллагааг нөлөөлдөг. Энийг бас нэг ойлгоорой. Хоёрдугаарт нь бид нар ууралж, бачимдах юм уу, ямар нэгэн байдал гарах үед бид нарын уурэг тарих нь бас түүнтэй адилаар химийн урвал үүсэж байдаг. Тэндээс зарлиг буулгаад биеийн доторх системуудаас гормонуудыг шүүрсэлдэг. Ингэснээрээ бид нар яадаггүй бачимдаж уурж явах хэцүү цаг үед тулгарх чинь бидний цусан даралт өндөрдөг, зүрхний цогцлого төргөсдөг, булчинд их хэмжээний цусыг аваачдаг, их хэмжээний энергийг үүсгэж байдаг. Энэ нь юунаа учиртай юм бол яг бид нарын хүн төрөлхөйтөн бий болоод энэ олон мянган түмэн жил бий болсноо хамгийн гол зорилт нь юу юм бол танд энерги хангаж яан таныг энд бэлтгээл хангаж өгч ийнэ гэсэн үг. Энийг их зөв ойлгох чухалтай байд юм л да. Хэрвээ та энэ биеийн энэ байдлыг зовирлдог, бачимддаг, уурладаг энэ байдлыг зөв оншилж, зөв ойлгохгүй болвол та эргээд энийг муу талаас нь ойлгоод би ууралж байна, бачимдж байна, гомдож байна гэд ийм эргэлт, муу эргэлт үүсэх аюултай байхгүй. Энэ гол учир юмр учиртай юм бол таны тэгээд нүүрчин уулаага тусан даралжин өндөрдөд гэж штэ. Эн чинь бол штэ та бэлэн боллоо. За хэрвээ ямар нэгэн хэцүү байдал юм уу энэ үед дайнд ороход бэлэн болсон гэдэг юм уу, зуутахад бэлэн болсон. Тэгээд ягаад нүүр нь уулаага тусан даралжин өндөртөө чинь амар сүртэй харагдана. Нэг бол тантай халдан ирсэн зүйлсүүдийг шууд ингээд айлгаа буцаах. Нэг бол түнтэй дайлдах, нэг бол өөрөө гэлс зугдаж зайлах. Ийм шаардлагыг хангаж байгаа. Бэлтгэл бэлэн болсон гэсэн утга уулгатай юм. Тэгээд уурлаад бачимдаад байна чинь тэгвэл энийг өнгөрөөд гарахтаар нь бид нар сэтгэл санаагаа их тайван амгалан болох ёстой байхгүй юу? Дахиад энийг ингээд ингээд дайн дууссан ингээд цэвэр болох ёстой байсан чинь харин та үргэлжилээд ингээд уурлаад бачимдаад ингээд дахин давтуулаад бол муу үргэлт үүсээд бид нар энэ бие сэтгэлийг буруу ойлгож байгаа байхгүй юу? Энэ уурлах, бачимдах чинь байна штэ таныг дахин давтгсан юм бишээ. Хамгийн гол нь танд бэлтгэл хангаж өгч юм штэ. Хэцүү байдлаас яаж гарах уу гэдэг бэлтгэл хангагдаж байгаа байхгүй юу? Ингээд бэлтгэл нь дуусаад энэ аимшигтай байдал ч гэдэг юм уу, энэ нэг орчин үгээ болонгууд та хэвийн байдалтай орох ёстой. Хэрвээ хэвийн байдалтай орж чадахгүй, бас тавьж явуулж чадахгүй, дахин бодоод юм уу, дахин уур хүрээд юм уу, ингүүл би сэтгэлээрээ охирж байгаа байхгүй. Ингээд муу энерги үүсгэж байгаа байхгүй юу? Хэрвээ та бачин байдлын үед булчин чин чадaltaй болоод судан даралжин өндөр болоод гэс хийж чадах, ажиллаа хийж чадах энэ бол сайн энерги. Энэ сайн энергийг хэрвээ дахин давтаад байвал дахиад муу энерги болох ажилтай байхгүй. Нин илүү энэ бие сэтгэлийнхаа энэ зовиорыг хүн зовиорсныхаа ард хурдан тайван амгалан болох ёстой штэ. Тэгхгүйгээр дахин зовиорлээд байх юм бол сэтгэлийн хямралд ороод байх юм бол яанаггүй таны оюун мэдрэлийг шууд нөлөөлж байгаа байхгүй. Тэгээл танай мэдрэлийн систем, танай дотоод шүүрлийн систем, танай дархалгаагийн систем ингээд энэ үйл ажиллагаануудын самууралд орж байгаа байхгүй. Ингээд бүх зүйл чинь муу болоод буруу зүгт явах гэж байгаа байхгүй юу. Тийм болохдоор бид нар ууралж бачимдах юм уу ямар нэгэн чухал байдал илэрсэн үед тэр зөвхөн тэр цагаараа маш амархан өнгөрөх ёстой. Тэгээд та тайван амгалан болох ёстой. Энэ бүхнийг та ойлгож чадвал та эрүүл сарвал
тайван амгалан сайн сайхан амьдрах нөхцөлчин бүрэлдэх болно. 13. Хүн яагаад сэтгэлийн зовөр үүсдэг вэ гэвэл нэг л зорилттой юм аа. Тэр нь бол дахиад энэ халыг амсахгүй, үүнийг нь дуршлаг сургаамж болоод өөрийг нь төгөлдржүүлэх зорилготой юм аа. Энэ бол хүн төрөлхөөтнөө үүсэл хөгжлийн улирлын чүмэг шүү. Бас нэг чухал зүйл байгаа юм аа. Үүнийг зөв ойлгож мэдэх ёстой. Энэ нь бид нарыг буруугаан таниад, тийм ээ, улам шилдэгжээд бай гэсэн утга уулгатай. Хэрвээ бид нар гутар зовсноороо бид нар улам ухаалаг болох юм уу? Бид нар сэтгэлийг сархилснараа бид нар дахиж ийм шархыг дахин авахгүй байх, тийм ээ. Нөгөө талаараа бол бид нар зовирлснаас болоод дахиад бид нар энэ явдлуудад их сэрэмжтэй байх. Тийм ээ. Тэгээд гимшснээрээ бид нар улам тийм суйлттай, боловсралтай хүнд юмтэнд хор хүргэдэггүй болдог ч юм уу. Иймэрхүү олон зүйлийн өөрийг нь төгөлдржүүлэх, дуршлаг болоход их чухал үйлдэл үзүүлэх ёстой байхгүй юу? Тэгээд хэрвээ энийг дахин давтаад томруулаад байвал муу эргэлт үүсээд бид нар дахиад эргээд бидний бие сэтгэлийг хохируулах болно. Тийм болохдоор бид нар энэ бол бид нарыг ганцхан дахиж хал амсахгүйн төлөө бий болсон зүйл болохоор энийг өнгөрүүлж гараад туршлага сургаамж болгочихвол та эрүүл аз жаргалтай тайван сайхан амьдрах болно. 14. Хүн яагаад тийм сэжигч, тийм соргог байдаг вэ гэсэн асуудал байдаг шүү дээ. Хүн их зарим юмд их сэжиглээд, их соргог, хүмүүс зөндөө байдаг, тийм ээ. Энэ нь бол бас хүний сэтгэл санаагийг үүмрүүлэхэд чухал үйлдэл үзүүлдэг шүү дээ. Энэ нь бол манай өвөг дээдсээс уламжлан ирсэн юм аа. Манай өвөг дээдэс эртний хүмүүс бол тухайн нийгэм, тухайн орчин бол туйлын аюултай байсан шүү дээ. Тийм болохоор бид нар заавал тийм их сэргэг, заавал тийм их соргог юм уу сэжигч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарын хажууд аюул хүрээд ирж яхад бид нар сэрж мэдэхгүй бол яаж хүртэл бид нарыг уламжлах вэ? Энэ онцлогоороо эдийг хүртэл хүн төрөлхөйтөн үдэн усаагаан үргэлжилж ирүүлсэн юм аа. Тийм болохдоор бид нарын уламжлалын генээс болоод бид нар зарим зүйлд хит соргог, зарим зүйлд бид нар хит айдаг юм уу зочдог юм уламжилж ирсэн байхгүй юу? Бид нарын одоогийн орчин нахвай бол туйлын амар дэвшин штэ. Тийм болохдоор тийм их сэжигч юм уу, тийм их соргог байх үннийг хэлэхэд тийм их шаардлага байхгүй. Нин илүү байнгын чанартай, үргэлжилсэн чанартай ийм сэжигч, ажигч байх юм бол хүний харьцаа холбоо, тэгээд дээрээс нь өөрийнх нь бие эрүүл мэндэд бүх юмд муугаар нөлөөлнө штэ. Жишээлбэл тэнд нэг хоёр хүн нэг эвэр шивэр юм ярихтай зэрэг л сэжиглээд намайг муу хэлж яана гэдэг юм уу. Нэг хүн хоолой засаач юм уу сүлсэн аяхтар надад дургуусч ийн гэж байх юм бол энэ нэгэн дээр амьдрахын аргагүй болчихно штэ. Иймээс энэ яагаад ийм байдалтай соргог байгаад байна гэвэл энэ бол бид нарын генээс уламжилсан юм аа. Тийм болохоор бид нар их амар тайван болсон. Тийм болохоор энийг ойлгоод сэтгэлтэйгээ ярилцах хэрэгтэй. Би дахиад ингэж байшгүй. Энэ бол генээс уламжилсан юм байна гэдэг өөртнийхээ сэтгэлтэйгээ зөв ойлголцоод ярилцах юм бол эдгээрийг бүгдийг аваад хайж болдог байхгүй юу? Хүн яагаад өндрөөс айдаг юм бэ? Хүн яагаад харангуйгаас айдаг юм бэ гэвэл энэ бүгдөө л уламжлалаас ирсэн юм. Харангуй болохдоор хүмүүс юм олж үздэг. За тэрнээс болоод бид нар харангуйгаас хүн төрөлхөйтөн айдаг байхгүй юу? Энэ бол бид нар юм амар дэвшин байгаагүй нөхцөлд л ч дээ. Одоо бол харангуй болохдоор бид нар амар дэвшин гэрэлтэй байна юунаас айна тийм ээ. За их зэрэгээр энэ уламжилж ирсэн аймтгай юм уу олон зүйлийн юмас зочирд юм уу хит соргог байгаа зүйл бол уламжлаас ирсэн юм аа. Энийг зөв ойлгосон тохиолдолд та сэтгэл санаа чинь тайван амгалан байх болно. Та ингээд аз жаргалтай амьдрах болно доо гэж бодож байна. За 15-д хүн яагаад тийм уйтгарлаад байд юм бэ? Хүн яагаад тэгээд гагцаардаад байдаг юм бэ гэвэл зарим хүмүүсүүд юм штэ олонхий хүмүүсүүд юм байхгүй. Зарим хүмүүсүүд их би үнэхээр зүх гэж яана гэдэг юм уу, уйтгарлаад байна гэдэг юм. Энэ гол учир нь бол хүн төрөлхөйтөн ерөөсөө л бүлэглэн амьдардаг. Хамт ижилтэйгэн байхтаар сэтгэл санаа нь тайван амгалан болдог. Хамт нийтээсэн салаад юм уу, боттойгоос салаад юм уу, хит шунаад ирэхтэр л хүн тийм их
гагцаардсан, уйтгалсан байд юм. Энэ юугийг хэлж ийнэ гэвэл таны биеийн дотор байгаа өөрийгөө эрүүлжүүлэх, өөрийгөө яллах, торгох систем чинь ажиллаж байгаа байхгүй. Та олон нийтээс салчжээ, та боттойгоос салчжээ. Ийм болохдоор л танд дохио өгж байгаа юм. Энэ биеинд өгж байгаа дохиогоо зөв таних мэдэх хэрэгтэй, зөв онцлох хэрэгтэй. Ингээд та энэ бүхнийг ойлгохдоо та эрүүл саруул байх болно, та аз жаргалтай байх болно, та тайван амгалан амьдарч болох юм аа. 16. Одоо хүний энэ хүчээр бэрхшээл, нугарал бүдрэл амьдралын дунд зөндөө л орж байдаг штэ. Тиймээс одоо энийг зоригтой хүлээж авч явах хэрэгтэй. Үүнээс одоо хойш ухарж болохгүй. Энийг зөв хүлээж аваад зөв талаас нь үзээд энэ гол асуудлыг шийдвэрлэж чадах юм бол ингээд аяндаа бүх асуудлууд шийдвэрлэдэг. Та хэрвээ үүнээс зайлан зугтаагаал тийм ээ өөрөөсөө үүрэг хариуцлагыг холдуулаад байх юм бол та урагшаанд давшиж чадахгүй хизээд л ийм нэг орчинд гэх юм уу ямар нэгэн байдлаар одоо энэ хүнд байдалд орооцолддог байдаг байхгүй юу. Хэрвээ та энийг зоригтой хүлээж аваад хэрэг явдлыг зөв шийдвэрлээл үндснээс нь шийдвэрлээл байж чадах юм бол та урагшаанд давших таны одоо өөдлөн мандахын чинь суур болоод таны урагшаан явахын чинь шимт хижээд болоод тэгэл та нэг сайхан л амьдрч чадах болно. Ингээл аз жаргалтай амьдрахын чинь чухал нэгэн асуудал юм. Ямар ч нэгэн хүнд одоо хүчээр бишээр тулгархгүй гэж байхгүй. Тэнийг хүлээж аваад даван туулгаас тойрж явах замгүй л гэсэн үг шүү. 17 хүн яагаад заавал дэсвэрлэх ёстой байд юм бэ? Тийм ээ, дэсвэр даацтай байх хэрэгтэй гэж 6 хэмжүүлдэг. Энэ бол хүний нэг шалгалт юм л да. Та хэрвээ өөрийгөө боловсруулад зоригтой байгаад дэсвэр даацтай байж чадах юм бол энэ бол танд бол маш их чухал юм байна. Та хүнийг уучлж чаддаг тийм уудам сэтгэлтэй болж чадна. Та хэрэг явдлыг шийдвэрлэж чадах ухаантай болж чадна. Танд одоо сайн энэ нэрийг сайн зүйлсүүд үүсэн штэ. Ингээд хүчээр бишээлийг даван туулахын чинь чухал алхам болж байгаа юм. За ингээд сайн зүйлийг дэсвэрлээ даацтай хүлээж байх юм бол сайн энергийг танд хуримтлагдах болно. Ингээд сайн энергийг хуримтуулж чадсанараа аз тохиол хүрээд ирэхдээ та сая өөрийнхөө харалтыг биелүүлэхэд чинь түлхэх хүчин болж чадж байгаа байхгүй. Иймээс юмд бити сандарч бай, дэсвэр даацтай бай гэдгийн гол учир утга энд байгаа. Ингэж ойлгоод зарим юмыг хүлээжтэй даацтай байгаад хүлээн чадах юм болвол танд аз завшаан чинь хүрээд ирнэ. Тэгээд сайн энергиээр даван туулах болно. Харалтаа биелүүлэх болно шүү. Та ингээд аз жаргалтай, эрүүл энх тайван амгалан амьдарч чадах болно. 18-д нь бол ойлгох, уучлах, хүндлэх хэрэгтэй гэж. Хүний нэг нас бол тийм амархан биш ээ. Зөндөө их хүчирдлүүд байгаа. Надад ч байгаа, танд ч байгаа, өөр хүмүүсүүдэд ч байгаа. Ийм болохдоор өөрийгөө бас ойлгож мэдэх хэрэгтэй, өрөөлийг ойлгох хэрэгтэй, уучлах хэрэгтэй, хүнийг хүндэтгэж байх хэрэгтэй. Хүний тэр гэгээтэй гэрэлтэй талыг илүүхэн олж үзэж байх хэрэгтэй. Та бас амаргүй гэж байнга хэлж байгаарай. Ингээд байхдаа чинь таны ажил үйлс чинь их шулуудаа, тэгээд аз хиймэр чинь мандаад ингээд сайн сайхан амьдрахын чинь үндэс бүрддэг юм аа. Хүнийг уучлж сураарай. Энэ бас их чухал юм байгаа шүү. Хүнийг ойлгож сураарай. Хүнийг хүндэж сураарай. За баярлалаа. 19. Хүнийг ойлгож уучлах бол өөрийгөө итгэж байгаа л явдал юм. Хэрвээ та дандаа л гомдол тоочоод дандаа л хүнд буруу өгөөл байвал та урагшаан ерөөсөө давшихгүй. Таны сэтгэлийг харангуй зүг хөтлөөл яваад байна гэсэн үг. Та хүнийг ойлгоод уучлаад байхдаа таны сэтгэл сая сайн нэрийг олоод таны сэтгэл сая одоо чөлөөлөгдөн тэгэл гэрэлтэй гэгээтэй эрүүл сайхан зүг явна шүү дээ, тийм ээ. Ингээд хүн одоо сайхан зан чанарыг бий болгох болвол сэтгэлийн дараасаас хол байхын цорын гагц арга зам юм аа. Хүн болгонд одоо тийм хүлээн авах, уучлах, өршөөл хэрэгтэй байдаг л дээ. Та хүнийг уучласнараа та өөрийгөө итгэж байгаа явдал юм. Та хүнийг уучлахдаа таны сэтгэл чөлөөлөгдөж байдаг, тийм ээ. Та хүний буруугаар өөрийгөө зовох шаардлага байхгүй шүү дээ. Ингээд муу энергийг талбиж явуулжээ. Тэгээд сайн энергийг өөртөө үүсгэж байх юм аа гэж.
хүнийг уучлснаа хамгийн их ашиг хүртдэг чинь тэр хүн биш шүү дээ. Та өөрийгөө л хамгийн их ашгийг хүртдэг. Яагаад гэвэл та хүнийг уучлахдаа танд сайн нэрийг үсээд та их тайван амгалан болдог шүү дээ. Тийм ээ. Учир явдлуудыг ингэж зөв ойлгох ёстой гэж би бодож байна л дээ. Гэвч нийгэмдэр бол зөндөө сайн хүн байгаа. Гэхдээ бас муу хүмүүсүүд байдаг. Тийм ээ. Хүнийг хорлох сэтгэл байж болохгүй. Харин хүнийг сэргийлэх сэтгэл заавал байх ёстой. Учир явдлуудыг уян хатнаар ойлгож мэдвэл та эрүүл аз жаргалтай сайн сайхан амьдрах болно шүү дээ. 20. Хүний сэтгэлийн гүнд байгаа муу зүйлс бол их аюултай зүйлс шүү дээ. Хүний сэтгэлийн гүндээ муу энергийг хадгалаад байх юм бол тэр муу зүйлсүүд аажимдаа хурамтлаад их хэмжээ болоод зүйлийн муу сэтгэл зочирлоор тэр чин дэлбэрэх аюултай байдаг байхгүй. Жишээлээд хэлэх юм бол энэ бөмбөгийг хийлээл байх юм хийсээр нэг хэмжээнд хүрээд л хамгийн сүүлчийн нэг хийлдээр хаг үсрэн штэ. Тийм болохоор сэтгэл дотор байгаа муу зүйлийг цаг тухайд нь авч хайж явах хэрэгтэй байхгүй юу? Энэ бол их чухал юм. Энийг авч хайхад амраа та үг яриагаараа үйл хөдөлгөөнөөр авч хайж болно штэ. Та хүнтэй өөрийнхөө сэтгэлээ хуваалцаж болно. Хэрвээ хуваалцмааргүй байвал та нэг стакан дуусгийгээд нэг аяган дуусгийж байгаа түүндээ ярьж байгаа дасгачих. Хэрвээ энэ бас болохгүй байвал та цаасандаар бичиж байгаа түлээ тайчих. За тэгээд тэр манай Монгол нутаг ийм сайхан байгаал байж энэ байгаал ертөнцтэйгэн сайхан яриад сэтгэлээсээ авч хай. Энэ үедээ биенээсээ авч хайж яана гэд гараараа авч хаях үйл хөдөлгөөн хийгээрээ ингүүл танай сэтгэлд хуримдаж байгаа муу энерги чинь аяндан устсан шүү. Сэтгэлийн дотор байгаа муу зүйлсээ цаг тухайд нь авч хайж явах хэрэгтэй. Хуримтлуулж болохгүй шүү дээ. Ингүүл та эрүүл аз жаргалтай сайн сайхан тайван амгалан амьдрах болно. 21. Нэг л цагийн уураар хицээхгүй бол тамийн ёроолд орно гэдэг нэг үг байдаг шүү дээ. Энэ айлгалан хэлсэн үг биш шүү. Нийгэмдэр зөндөө том асуудал ганцхан удаанаа уураар л бий болсон байдаг шүү дээ. Энэ яагаад ингэд юм бэ гэвэл энэ бол сэтгэлийн дотор их хэмжээний муу зүйлсийг хадгалж байгаа ямар нэг ялимгүй учраас болоод гэмт дэлбэрэл үүссэнтэй хэлж байгаа юм л да. Үүнд бол хоёр зүйлийн асуудал бий. Бид нар бол ямар бурхан биш дээ. Ямар нэгэн асуудал тулгархад заавал сэтгэл санаа тийм тайван амгалан ухаалаг бодохын арга байхгүй л дээ. Хүн болгон л зарим хэцүү цаг үед бол хүнтэй дайлдах юм уу, түүнийг эсэргүүцэх юм уу, ийм үйл хөдлөл гаргах болцоо байгаа. Энэ бол хүний төрөлхийн мөн чанар юм. Гэвч аюултай цаг мөч юм уу, хэцүү цаг мөчид заавал сэтгэлийг тайван байлгах нь бол маш чухал юм байгаа. Энэ хоёр үйлдэлтэй байдаг л дээ. Сэтгэлийн муу энерги дэлбэрэх юм уу, уур хилэн хагарч том хэрэг гарахад нэг нь махан биеийн өвдөлт, нэг нь сэтгэлийн өвдөлт байдаг юм аа. Тэгээд махан бие буюу сэтгэлийн үйлдэлтийн ямар нэгэн ялимгүй баг учраас болоод таны биеийн дотор хадгалагдж байсан тэр муу энерги, муу зүйл чинь гэмт дэлбэрэн гарч ирээд өөр хүнд ч юм уу, нийгэмд ч юм уу хохирол учруулах аюултай шүү дээ. Тийм ээ. Миний энд би нэг хоёр жишээ хэлчихье гэж бодож байна л дээ. Нэг хүн уурлаад нэг тэр хутга бараад нэг хүн лөө бүлсэн. Тэгэл тэр дороо зүрхэнд нь тусаад өгцсөн байгаа байхгүй юу? Тэгээд нэг хүн уурлаад нэг 56 настай хүн уурлаад ингээд хүний толгойроо зогсон чинь тэр хүн нөхцөн шүү дээ. Тэгэл аюул болчихж байгаа байхгүй. За нэг эмэгтэй эр нөхөр нь гадуур бас хүнтэй болсон байгаа үстэй. Тэгээд тэр нөгөө өтгөн давсан гүчлийг нөхрийнхээ нүүрлүү засцсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөхрийн нүүрийн түлэгдээд, хүзүүн түлэгдээд ингээд эрүү хүзүү хоёр нь нийлээд ажиллах чадвараа алдаад тэгээд энэ хүнийг хуулиар бол өөх ялаар сэтгээд 2 жил хойшлуулсан байгаа байхгүй. Ингээд ийм том аюул энэ үед тэр хүмүүсд жаахан ухаалаг байсан бол ийм учир гарахгүй шүү дээ. Тэгээ энэ учир гарснаа ард энэ хүмүүсүүдээс асууж байгаа. Тэднээс үнэхээр их зовж байгаа, үнэхээр их харамсаж байгаа. Би үнэхээр тэнийг ажил хийсэн байна гэж байгаа. Хэрвээ цаг мөчийг эргүүлээд яадаг бол би хизээч ийм тэнийг ажил хийхгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Гэвч нэгэнтээ өнгөрцөнтэй үнэхээр харамсал болсон байхгүй юу. Тийм болохоор хүн болгон өөрийн сэтгэлийнхаа барьж чаддаг байх хэрэгтэй. Багаацсан гэрийн сургаан хөмжил тэгээд нийгмийн хязгаарлалын дор тийм ээ цугараал адилхан аавын хүү юм чинь тэгээд нэг нэгэ хязгаарлаа шүү дээ мэдээж тэнд байхгүйгээр
Тэгээд сургуулийн сургаан хүмжлөөр өөрийгөө барьж яддаг, өөрийгөө хүчээр бэрхшээлийн өмнө гэдэг юм уу, нугарал бүдрэлийн өмнө өөрийнхөө сэтгэлээ барьж яддаг байх хэрэгтэй. Сэтгэлийнхаа боол болж болохгүй, сэтгэлийг зөв удирдан авч явдаг байх хэрэгтэй. Ухаалаг байх ийм сургаан хүмжлүүдийг хүртэж өөрийгөө зөв авч явах л туйлын чухал байгаа байхгүй юу? Ямар нэгэн хэцүү бачин байдлын дор битгий аван тэрийг одоо хариуцж бай. Ингээд өөрийгөө зөв хөтлөөд аваад энэ бүхнийг ойлгож чадах юм бол та амар тайван амгалан амьдрах болно шүү дээ. 22. Ямар нэгэн юмд хит шунаж хөөцөлтгүйгээр түүнийг тавьж явуулж байх сурах хэрэгтэй байхгүй юу? Хүн өвчөж болж байхад ямар нэгэн зүйлийг заавал хөөцөлдөөд зуураа тавихгүй байж болохгүй ш, тавьж явуулж болж байгаа байхгүй юу? Хүний нэг нас гэдэг бол нэг зүйлийн аялал юм аа. Ингээд аяллаа дунд зөндөн олон хүчээр бэрхшээл, нугарал бүдрэл олон зүйлийн юм үүснэ шүү дээ. Тэгээд одоо зарим зүйлийг нь хаях хэрэгтэй байхгүй юу? Хаяхгүй болвол та үүрээ даахгүй шүү дээ. Даахгүй болохоор эцсийнхээ зорилтод хүрч чадахгүй замдаа унах аюултай байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ дотор олон зүйл байна. Тэр өшөө хорслоос бодоод үзье, нэр төр бодоод үзье, тэр их мөнгө бас хэрэггүй шүү дээ, тийм ээ. Ийм олон зүйлийн хэрэгцээгүй зүйлсүүдээ тэр их шунлууд ямар хэрэг байна дээ, хэрэггүй шүү дээ. Тэгээд эднэрийг одоо бид нар тавьж явуулж байх хэрэгтэй. Шунлаан битгий хөөцөлдөж бай. Зарим зүйлийг бид нар хэрэгцээгүй юмыг орхиж хаягдуулж байх хэрэгтэй байхгүй юу? Энийг сайн ойлгочих бол та эрүүлийн аз жаргалтай, тайван амгалан амьдрах болно. 23. Өөрийнхөө сэтгэлийг, санаагийг эзэмшиж тохируулж сурах хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө зөв хөтөлж авч явах сурах хэрэгтэй байгаа юм л да. Энд би хамгийн дүгмөр хэдэн жишээ хэлчихье. Нэгдүгээр жишээн дээр бол нэг хүн ингээд нэг аягтай ус цай уугаа сууж хажуугаар нь хүн гарахтаа тохойд нь мөргөөл асгч хагасыг асгацсан гэж байна. Нэг хүн болохоор уурлаад хүнийг харааж л байгаа байхгүй юу. Нэг хүн болохоор зүгээрээ энэ ямар өөрийн санаагаараа мөргсөн биш зүгээр яг хөтэ санаанаас гадуур ажил болчлоо хэрэглэн хийгээгүй юм чинь. Өө би бас их азтай байж та хагас аяг цай байж нэгтэй зэрэг сэтгэл санаа сайхан өөрчлөгдөө гоё болчихж байгаа байхгүй юу. Энэ мөтөр одоо энэ сэтгэл санаагаа зөв тохируулж сурах хэрэгтэй байхгүй юу. За жишээлбэл одоо олон хүн байдаг ч зарим хүн өвдөлтөөр улан зовоол байдаг. Зовоол одоо би ямар азгүй юм бэ? Яагаад би ингэж яд юм бэ гэж гутраал зовоол багтаар ингээл өвчин улам хүндрээд байдаг. Зарим хүн дотор хүн болгон өвчин олж л байд юм хамаагүй. Дав идэгрнэ гэл ингээл бодоод сэтгэл санаагаа тайван амгалан байлгаал тэгээд нэг илүү өвднө гэдэг чинь байж та над нэг дохиогч энэ бол сайн учир юм да. Би одоо хэцээхгүй бол цаашийн хүндэрж магадгүй ингээд үзүүлэх эмчлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд үүнээс одоо олон зүйлийг ойлгож болно шүү дээ, тийм ээ. Хүний амнаас хэдий авахын ингээд өгчих юм бол одоо хэдий харамсалтай. Амнаас бол үнэхээр туйлын чухал юм байна, эрхэм юм байна гэд ингээд ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд одоо би энэ нийгэмдэр юу ч хийгээгээр ингээд явчих болохгүйгээд ингээд нийгэмдээ юу хийх ёстой юм ингээд ухаалгаар бодоод ингээд ихтэй зэрэг маш олон таны үзэл бодол харалт чинь өөр болно шүү дээ. Төрөв нь ганц юмнаа төлөө шунж яасан бол үгүй. Одоо өөрийнхөө үн нөртөг нийгэмдэр яаж амьдрах тухайтай ингээд маш ухаалаг зүйлсүүд орж ирж байгаа байхгүй. Тэгээд та аз жаргалтай явдал байна. Энэ өвчин чинь эдгэрхтэй зэрэг би юу хийх ёстой вүлээ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Ингээд таны өвчин чинь өөрөө сайн дохиогоод ойны яг уу эдгэрнэ би чармаалт гарах юм байна. Би өх ухаарж яаг ингэх дээр чинь өвчин чинь өөрөө ч эдгэрж болох боломжууд байж байгаа байхгүй юу. Тийм болохоор л энэ юмд ухаалаг хандаж явах юм бол та аз жаргалтай сайхан амьдрах болно доо. Би энэ нэг жишээ хэлэх их дуртай байд юм л да. Энэ жишээ бол боттой жишээ шүү дээ. Нийтийн автобусын дотор нэг настай хүн гарч ирээ суухсан чинь суух газар олдохгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээд нэг залуугийн хажууд очоод зогсож л дээ. Тэр залуу сууж яах гэж байгаа байхгүй. Тэгээд настанд одоо ор тавьж өгсөнгүй. Энэ хүн уурлаад уцаарлаад хамаг сүлд нь их зовоод одоо энэ залуучуудгээд хараал тэгээд өөртөө их муу болж байгаа байхгүй. Тэгээд харж бас нэг ийм байдал тохиолдох үед одоо тэр настай хүн бас нэг залуугийн хажууд очоод зогсож л дээ. Тэр залуу нь бол суудал тавьж өгсөнгүй. Залуу хүн суудал тавьж өгөхгүй бол энэ залуугийн нүдэнд би чи их залуухан байгаа юм байна штэ гэж бодсон чинь сэтгэл санаа сэргээд сайхан болоо явж. Ингээд сэтгэл санаагаа зөв тохируулж явах хэрэгтэй байхгүй юу. Ингээд энэ хэрвээ энэ настай хүн байж тээ тэрэгэн дээр зогсоод явж чадах юм боломж байх юм бол зогсоод явах юм бол тархинаас чинь зохицуулт үүсээд бутчин чинь нагчаа зүрх чинь ажиллаад уушиг чинь ажиллаад энэ булчин шөрмөс үе гişүүнүүд чинь ажиллаад ингээд их биеийн дасгалжил болно штэ биеийн тамирын хөдөлгөөн болж байгаа байхгүй. Энэ бол настай хүн давчил бол муу явдал ерөөсөн биш л дээ.
Гэвч залуу хүн давж илгэв бол туйлын муу юм болж байгаа байхгүй. Чи орд тавьж өгсөнгүүгээс болоод чиний биеийн дотор өөрийгөө яллах систем чинь сэрэн ажилланаа. Ингээд биеинд чинь муу гормон үүснэ. Чиний бие сэтгэлд чинь муу нөлөө үзүүлнэ. Бас энэ хүний биеинд чинь олон зүйлийн амьд бодисын одоо захилгаан байна шүү дээ. Энэ захилгаан муу энерги чамд туснаа энэ настай хүнээс гарсан. Ингээ чамд маш муу болж байгаа байхгүй юу? Чи хэрвээ орд тавиад өгчих юм бол шал өөр асуудал болж хувирна шүү дээ. Тэгвэл энэ хүнээ настай хүн чамд баярлсан тийм сайхан сэтгэл байна. Чиний биеийн дотор байгаа тэр сайн энерги, настай хүнээс сайн энерги нь чиний биеийн дотор байгаа тэр өөрийгөө шагнах, урамшуулах систем чинь сэрэн чиний биеинд сайн энерги үүснэ. Чиний биеийн дотор сайн энерги үүснээрээ чиний сэтгэл чинь тайван амгалан байна. Тэгээд одоо их баяртай байна, эрүүл байх. Ингээд олон зүйлийн сайн зүйлсүүд үүснэ шүү дээ. Тийм ээ. Энэ бүхнийг ойлгочих юм бол та бас эрүүлийн аз жаргалтай сайн сайхан амьдрах, тайван амгалан амьдрах нөхцлүүд бүрдэн шүү дээ. Энэ бүхнийг ойлгоорой. 24. Амь нас болоод үхэл. Энийг их зөв ойлгох ёстой байгаа байхгүй. ертөнцийн бий болсон зүйлсүүд болуулаа үүсдэг, хөгждөг, бас цаашаа мөхдөг ёстой юм. Нараар аваад үзэхэд 50 дуушур жилийн өмнө бий болсон гэж байна. Боттойгоор хэлбэл одоо 45 цаг 7 дуушур жил болсон л гэж байна. Одоогоос хойшоо 50-аас 60 дуушур жилийн дараа манай нар аяндан бас устдах болно. Ингээд томроод хамсвэлд манай дэлхийн бүрцгийг одоо багтааж идээд ингээд нарны аймаг устдах ёстой. Хүн ч мөн адилалтай. Хүн бол төрөх, өсөх, өтлөх, үхэх энэ бол байгалийн жим ёс байхгүй юу? Энийг хэн ч өөрүүлж чадахгүй. Энд ямар нэгэн арын хаалга гэж байхгүй шүү дээ. Бид нар 2 гар хоосон ирсэн эндээс юугийг ч авч явж чадахгүй. Хүний амь насны чухал чанар нь хаанаа байна гэвэл энэ ертөнцөөс бид нар явахдаа юу ч авч явж чадахгүй. Тийм болоод бид нар энэ ертөнцийн юугийг үлдээх ёстой вэ? Энийг бас бодож үзэх ёстой байхгүй юу? Байгаль ертөнцөөс суръя л дээ, тийм ээ. Одоо намрын цаг болоод өвс ногоо шарлаад улайгаа нэг сайхан өнгөөр байгаль ертөнцийг согтууруулад амь насаа эцэслэж байна штэ. Тийм болоод бидний амь нас эцэслэхийн үед бид нар бас юу хийх чухалтай вэ? Бид нар бас энэ ертөнцид сайн сайхан талаа үзүүлж жагаад энэ ертөнцөөс явах ёстой байхгүй юу? Бид нар энэ ертөнцид одоо ирснийхэн дараа маш олон зүйлээ тийм ээ эдж гэн, ууж гэн тийм ээ бид нарын бүх юм амь насад сүйтгэж л байна штэ. Тийм болохоор бид нар явах дараа бид нар одоо бас энэ ертөнцийн энэ амьтнуудад бид нар бас өөрийнхөө хариуцлагаа биелүүлэх ёстой байхгүй юу? Энэ байгаль ертөнц гэдэг бол манай монгол хүн сайн мэдэн штэ. Байгаль ертөнцөөр амьд байж байгаад яг алга болчихдаг үлээ өгсөн малсаал ингээд алга болдог штэ. Эн чин тэр бичил амтнгууд идэл шороонд орчиж байгаа байхгүй. Шороонд орсныхаа дараа тэр бичил амтэн чин дахиад ургамалд ороод ургамал нь дахиад хүн амтан байгаалыг одоо байх тоглог орчингийг бүрдүүлэхэд дахиад ингээд нэг эргэлт үсэл явж байгаа байхгүй юу. Ерөөсөн амь нас гэдэг бол энэ ертөнцөөс салаад ангижраад шууд алга болцсон юм ерөөсөн биш. Харин тэр бол бодисын хувиралт үдээ юм байгаа юм л да. Тийм болохоор бид нар одоо энийг зөв ойлгох хэрэгтэй. Амь насыг зөв ойлгох хэрэгтэй. Бид нар бол энэ байгалийн гэдэг юм уу одоо энэ хамгийн гол нь нүүрс дүргчийн энэ гинжин хэлхээ гэж байгаа байхгүй. Нүүрс дүргчээр суур болгосон ийм нэг амьд бодисын хэлхээний дунд л бид нар амьдарж байгаа юм. Бий болоод энэ нүүрс дүргч нь алга болчихгүй штэ. Энэ нүүрс дүргч нь бол аль эртнээ тэр язуурын одон гарагт бий болсон зүйлс. Тэгээд энэний хэлхийн дундаас ингээд амин болсон үсээ. Тэгээд ингээд ховрол явж ил байдаг. Та эндээс алга болсон ч гэсэн дахиад эргээл одоо өөр нэг амнаас болоод ингээд явж байгаа байхгүй. Энэ харин одоо би тэр юу хэлж байхгүй шүү. Сүнс мөнс гэдэг юм хувирсныг хэлж өгөө. Энэ бол байгалийн жим ёс. Навч нөгөө газартаа ороод тэгэл тэр шороо болоод ховрол тэгэл шим болоод дахиад ургаал гараал ирж байгаа. Үүнтэй адилхан штэ. Энийг бол зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд энийг зөв ойлгосноор бид нар яагаад одоо амьд байхын чинь гол учир утга хаана байна гэвэл үхэл цаг ямагтал биднэд рүү тэмүүлж явж байгаа байхгүй юу. Тийм болохоор амьд байхын учир нь бол үхэлд байгаа юм а. Тийм болохоор бид нар цаг нартаа уралдаж хийх ёстой зүйлсүүд их бий. Тэрийг хийж боловсруулах хэрэгтэй. Энэ сайхан ертөнцид юугийг үлдээх вүлээ? Энийг бас бодох ёстой байхгүй. Ингээ бодохдоор бид нар
үхэл болоод амь насыг зөв ойлгодог болно. Тэгтээрэн ирэх цагдаа юм ирж ил байх хэрэгтэй, явах цагдаа юм явж ил байх ёстой байхгүй. Ингээ танай сэтгэл тайван амгалан байх болно. Бид амьдл байдсан бодвол бид нар хүсэл мөрөөдөл байна шүү. Амьдл байвал энээс илүү жаргал гэж байхгүй шүү. Энийг зөв ойлгох хэрэгтэй л дээ, тийм ээ. 25 хүний одоо шунал, зовөр, зүдүүр тийм ээ, баяр жаргал энэ бол одоо хүн болгонд л байдаг асуудал. Энийг бол зөв олдож хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Амь нас бол одоо жишээлбэл одоо бид нар амь насыг одоо сайхан хүндгэж хайрлж үзэх хэрэгтэй. Кит шунаж болохгүй шүү дээ, тийм ээ. Шунал гэдэг чинь юу вүлээ гэвэл одоо бид нарыг буруу тийш нь хөтэлдэг юм байдаг байхгүй юу? За тэгээд их хоолнд их шунаад ирэхтэр баян эрхэм өвчин олж яана. Өнгөнд их шунаад ирэхтэр өнгөнөө өвчин олж болно. Мөнгөнд их шунахтаараа яадаг вүлээ? Мөнгийг бид нар нөгөө ертөнц рүү аваад явж чадахгүй. Мөнгөнд их шунахтаар мөнгө харин бид нарыг тамийн оролд оруулж болдог шүү дээ. Эдгээр явдлууд байна шүү дээ. Мөнгөөс болоод одоо шоронд орсон юм уу? Мөнгөөс болоод амиа алдсан хүн зөндөөн байна шүү. Тэгээд эн чинь бол хит шунал болж байгаа байхгүй. Ямар ч утга уулгагүйгээр амь насыг хохируулж байна гэсэн үг. Хүний уйтгар зовлон хаанаас ирдэг вэ гэвэл шунлаас ирдэг. Шунал хаанаас ирдэг вэ гэвэл сэтгэлийн гүнээс ирдэг. Шунал нь ингээд биелэгдэхгүй болохдоор сэтгэл нь улам их зовоорилдэг. Улам их шунал, улам их зовоорыг л ачирдаг байхгүй юу? Тийм болохдоор шунал чинь хэр бага байвал тэнэ жаргал улам их л байдаг юм л да. Тийм ээ. Өнгөрсөн болвол түүх шүү дээ. Одоо болвол сая жинхэнэ жаргал. Ирээдүй бол хүсэл мөрөөдөл юм. Тийм болохдоор одоогийн байгаа жаргал хүний хажууд болоо хизээсгэн жаргал байж л байдаг байхгүй юу? Даанч бид нарын шунал их тессэн болохдоор жаргалыг олж харахгүй байгаа юм аа. Тийм болохдоор өөрийнхөө тэр жаргалын мэдрэмжийн сэргийг байлгах хэрэгтэй. Хажууд байгаа жаргалаа олж аваа, барьж аваа. Ингээд жаргалыг эдэлж сурах хэрэгтэй. Жаргалыг бий болгож сурах хэрэгтэй. Ингүүл сая бид нар жаргалтай байна штэ. Энд би нэг жишээ хэлж ил дээ. Хүн одоо ямар нэгэн ажлыг өштэй зовөр зүдүүргээл бодох юм бол тэрийг ерөөсөө биелүүлж чаддаг. Хэрвээ энийг их сэтгэлтэй энэ ус аз жаргал юм а гэд бодох юм бол хийж байгаа ажил маш хөнгөн хэлбэр болоод бид нар биелүүлж чадна. Тэгэл ном сурахыг жаргал гээл бодох юм бол ном уншаал байна, жаргалтай санагдаал байна, их эрдэм сураал байна. Тэгээ байгаа л их том эрдэмтэй хүн болоод тэгэл ажил үйлс чинь өөдрөг болоод ингээл аз жаргалыг олж байгаа байхгүй юу. Хэрвээ одоо залхураал байх юм бол тэгэл жаргал биш болж байна. Тэгэл одоо энэ жаргалгаад одоо биеийн тамирын итгэвчтэй биеийн тамирын хөдөлгөөн хийдэг хүн бол тэр их жаргалтай байдаг байхгүй. Хөлс гараад ихтэй сэтгэл санаа сайхан тайван болоод их гоё болно штэ. Гэвч бол залхуу улсууд бол одоо тэрийг зовлон гээл бодоод байгаа байхгүй. Тэгээд өөрөө хөдөлгөхгүй штэ. Хөдөлгөхгүй залхуураад байхдаар яадаг вүлээ эрүүл мэндийн охроо байгаа л тэгэл нөгөө зүгт явж байгаа байхгүй. Тэгэл юмыг яаж хандтал байгаа байхгүй. Бити хити шунаа тийм ээ. Тэр шунал гэдэг бол бид нарыг буруу тийш нөгтнө гэсэн үг. Тэгээд өөрөөснөө өөртөө аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Энэ нь бол жаргал байна гэж үзэх юм бол жаргал гэдэг бол зүгээр хүний нэг сэтгэлийн мэдрэмж байхгүй юу. Та жаргалтай байна л гэвэл та сайхан хөдөлж болно, та сайхан ном сурж болно, та сайхан ажил үйлс бүтээж болно. Ингээд аз жаргалтай амар тайвнаар амьдрах нөхцөл бүрдэж л байгаа юм л да. Энийг зөв ойлгоорой. За баярлалаа. 26 тайван тогтуунаар амьдрах. Та өөрөө сэтгэл гаргаад, зүтгэл гаргаад одоо ажилсанд бол өөрийн байгаа да тийм сэтгэл амгар тайван ханамжтай байгаарай. Хүн бодвол ер нь бол өөрөө нэгсэн нэг чадварыг сурах хэрэгтэй, нэг эрдмийг эзэмших хэрэгтэй. Тэгээ тэрүүгээрээ сайхан боттой дээр тийм ээ тайван амгалан лавдуун тогтун ажиллах хэрэгтэй. Тэгээд сайхан амьдрах хэрэгтэй. Тэгээд одоо ойр орчмынхаа хүмүүсүүдэд тийм ээ ойрол төрөл саднуудаа тийм ээ хүнд бас сайхан буян болж явах хэрэгтэй. Ингээд тайван тогтун амьдарч байвал энэ бол бас их сайхан зүйлсүүд шттэ тийм ээ. Хүн хэрвээ одоо тийм хайрын сэтгэл гараад ачлын сэтгэл гаргах юм бол таны ойр орчимд сайхан тийм энергит орчим үүсдэг. Ингээ таны ажил үйлс өөдрөг байдаг л дээ. Хүн хэрвээ хүнийг ингээл үргэлж дэмжиж туслаад байдаг бол та нүдийн өмнө жаахан алдчихсэн ч гэсэн ирээдүйд олон хүн тамайг туслаад тэгээ таны үйлс өөдрөг байдаг л дээ. Та хэрвээ сэтгэл чинь их ингээд ханамжтай байгаад байдсан бол аз жаргал хизээ таныг мөшөөгөөр дагаал байдаг л дээ. Та хэрвээ хүнтэй хуваалцаад байвал олон найзтай л болоод байдаг шүү дээ. Та хэрвээ үргэлжил гомдол тоочоод байх юм бол таны ойр орчимд хэрвээ муу инээр үсэл, муухай зүйлс үсэл танд үргэлжил аз бус тохиолдоод байдаг байхгүй юу. Та шилтгаан хайгаад л одоо өөрөөсөө үүрэг таригчлах
түлхэн зайлуулаад байвал та ялагдалд ороод байна гэсэн үг. Та зовирлоод байвал өвчин зовлон тамиг хайгаад байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэл та нэг ховдоглоо шунаал байвал та хизээч одоо тийм баян эрхэн болж явж чадахгүй л байхгүй юу. Тэгээд хүнээ шунал хэдий л бага байвал таны аз жаргалт хэдий л их байдаг. Хүн хайрын сэтгэл гаргаал, ачлалын сэтгэл гаргаал, үүрэг хариуцлагатай байгаал, өөрийг нь тунгаан бодоод алдаа буруугаан зассаал олон хүний төлөө үйлчлээл байх юм бол та их л амжилттай, их л гэгээлэг, их л сайхан жаргалтай нэг насыг туулах болно л доо. Энэ бүхнийг л ойлгочих бол та өөртөө биелүүлчих бол та эрүүл аз жаргалтай, тайван амгалан сайхан амьдрах болно. 27. Хүн заавал нэг оюун ухаанай төшиг тулгууртай байх ёстой юм л да. Энэ бол нэг зүйлийн хүсэл мөрөөдөл байж болно, тийм ээ. Сайн сайхан зүйл бодол санал байж болно, тийм ээ. Бидний оюун мэдрэлд одоо ямар нэгэн зүйлээр тулгуурлаж байж болно. Таны нэгэн харалт байж болно, таны үн өртөг байж болно, таны дархан үүрэг хариуцлага байж болно. Энэ бүгдөө бидний оюун санаанаа төшиг тулгуур шүү дээ, тийм ээ. Та тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө, өөрийнхөө нийт олонны төлөө тэгээд өөрийнхөө үн өртгийг бадруулж явах ёстой байхгүй юу. Хүн төрөлхөйтөн гэдэг бол бүлэглэн амьдардаг амьтан. Та ганцаараа хизээч одоо үйлсийг босгож чадахгүй, тийм ээ. Ганц хүн айл болдгоо, ганц мод төлөө болдгоо гэдэг Монголын үг байдаг шүү дээ, тийм ээ. Тийм болохоор хүний амьдрал бол гой сайхан шүү дээ. Та аль талаас нь яаж харахтал байгаа байхгүй юу. Та аз жаргалыг олж хараал, та хүнтэй хуваалцаал, энэ нийгэмдээ сайхан амьдрал, сэтгэл санаа сайхан байх юм бол та өөрийн гараараа л сайхан ирээдүйг зохицлон байгуулж яах гэсэн үг. Та өөрийн гараараа л одоо нийгэм нийттэйгэн хамтаар жаргалыг эдэлж хуваалцж яана гэсэн үг байхгүй юу. Ийм болохдоор байна штэ. Өөрийнхөө төлөө жаахан хэрэгтэй юм хий, өрөөлийн төлөө хийх хэрэгтэй, нийгмийн төлөө хийх хэрэгтэй, нэн илүү хайртай хүмүүсүүдийн төлөө өргөдөл гаргаж сураа. Энэ бол бас нэг зүйлийн жаргалыг эдэлж. Энэ бол бидний оюуны төшиг тулгуур шүү дээ, тийм ээ. Хүн амьдарч ил байна гэвэл хүсэл тэмүүллийн хизээ таягдаж болохгүй. Бид нар сайхан хүслийнхаа төлөө, бид нийтийнхээ ад жаргалын төлөө ингээд сайхан өөрийн төшиг тулгууртай. За би энэ нутагдаа нэг ийм юм хийцэн ч гэдэг юм уу. За би тэр хүүхдтэй ийм юм хийсэн гэдэг юм уу. Би тэр найзтай тэрийг бүтөөжсэн. Би бас хүний төлөө олон зүйл хийсэн шүү гэж бахархах, ярих, сэтгэлийнхаа юм сайхан тийм тэмүүллийн хүчнтэй байх хэрэгтэй. Оюуны төшиг тулгууртай байх хэрэгтэй байхгүй юу, тийм ээ. Одоо бид нар чинь энэ нийгэмдэр амьдарч байгаа болохоор одоо дэлхийд даяарчил үүсэж гинэ гэж байгаа юм. Тийм болоод би Монгол хүн болохоор би Монголынхаа төлөө юу хийсэн бэлээ? Би энэ Монгол хүнийхэн дотор ямар байр хэмжээнд байна гэдэг юм уу? Би өчүүхэн ч гэсэн би энэ нутагтаа би тийм хийж яасан гэдэг юм уу? Би хүнд тус болж яасан. Энд чинь бүгдөө л сайхан оюуны төшиг тулгуур шүү дээ, тийм ээ. Би Монгол хэлний сайн сурсан энэ чинь л бас сайхан бахархал шүү дээ. Ийм оюуны төшиг тулгууруудыг бий болгож явах хэрэгтэй байгаа. Тэгтэр бид нарын сэтгэл санаа тайван амгалан болно шүү дээ, тийм ээ. Тэгээд хоосон зүйл битээ яажээ. Өнөөдөр бид нар одоо хоосон зүйлийн төлөө хитрхээ зовдөг улсууд зөндөө байна штэ, тийм ээ. Энэний төлөө хоосон юмны төлөө санаа зовх хэрэггүй. Боттын амьдрал өнөөдрийг барьж яваа. Бидний оюуныхаа төшиг тулгуур болох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд бид нар нийттэйгэн олон хүнтэйгэн хамтаар сайхан жаргалыг эдэлж байх хэрэгтэй. Энээс илүү жаргал гэж байхгүй шүү дээ, тийм ээ. 28 өөрийгөө сайхан хүлээж авах хэрэгтэй. Бүрмөсөн зөв ойлгож байх хэрэгтэй. Энэ дэлхийн ертөнц гэдэг бол төмөн зүйлийн цэцэг алгалсан маш сайхан ертөнц шүү дээ, тийм ээ. Тэрний дунд тэр олон цэцгийн дундаас тэр нэг сорго цэцэг бол та өөрөө шүү дээ. Хизээс дахиад автагдахгүй юм байхгүй юу. Тийм болохоор энэ олон сайхан цэцгүүдтэй хамтаар л өөрийнхөө онцлогоор сайхан энэ хүмүүстэйгээ зэрэгцэн дийлгэрж байх ёстой юм аа гэж. Тэгээд та өөрийгөө сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй, өөрийнхөө үн өртгийг ойлгож явах хэрэгтэй байхгүй юу. Таны үн өртөг дахиад автагдахгүй болохоор та өөрийгөө зөв л ойлгодсон бол өөдрөг сэтгэлтэй л байдсан бол энэ ертөнцийн сайхан амьдрах, сайхан мөр зэрэгцэн явах бүрэн боломжууд байгаа. Тийм болохоор та бол тэр нэгэн сорго цэцэг гэдгийг ойлгож авсан суурин дээр хүмүүстэй мөр зэрэгцэн оршин шүү дээ. Ингээ та эрүүл аз жаргалтай сайн сайхан амьдрах болно. 29 хүсэх зүйл, хүсэхгүй зүйл. Хүний оюун тарих гэдэг чи их сонин штэ. Янз бүрийн бодол, янз бүрийн үзэлт, янз бүрийн юм гүгээл ороод ирдэг байхгүй. Сайн ч байгаа, муу ч байгаа.
Тийм болохоор сайнын ч гэсэн муугийн ч гэсэн бити хоригл та зөвхөн муу юм ороод ирвэл дамжаал өнгөрөө гарчна гэж бодоорой. Хэрвээ та хүсэж байгаа зүйлэн бол чинг барж ав дахин бод ингэхтэр таны дархинд чинь суйрлээ тэгээ таны тэр хүсэж байгаа мөрөөж байгаа зүйл чинь биелэгдэх боломжтой байдаг байхгүй юу. Хэрвээ одоо энэ чинь хүн юм биш дээ. Нэг хулганаас айдаг хүнээр аваал хэлэх юм бол та хулганыг бодохгүй тусмал та орж ирэл байдаг байхгүй юу. Та хулганыг нь хаяад шал өөр юм бодоод явчих юм бол одоо тэр адуу малч гэдэг юм уу, тэр сайхан барилга байгууламж гэдэг юм уу, тэр сайхан мод цэцэг тэгээд байгаль ертөнц юу ч байж болно шүү дээ. Ингэхдээ тэр хулган чинь өөртөө л аяндаа алга болчихдог байхгүй юу. Тийм болохоор өөрийн хүсэж байгаа зүйлээ байнга бодож бай, байнга барьж авч бай, тэрийг хөөцөлдөж бай. Хэрэггүй зүйлсүүдийг ингээл аянд нь орхиол юм уу тэгээд сайн зүйлээр орлуулчих хэрэгтэй байхгүй юу. Ингүү та эрүүл энх аз жаргалтай тайван амгалан амьдрах болно. Хүн заавал өөртөө тийм байнгын сайн дохоо сайн сэрэмж өгж явах юм бол их аз жаргалтай байдаг юм л та. Ингээд хүн их баяртай байна гэж би өөрийгөө их баяртай хүн, би их эрүүл хүн, би их одоо шудраг хүн гэдэг юм уу, би их залуухан байна, би одоо тийм ирч хүчтэй байна гэх зэргээр олон зүйлээр өөртөө сайн сэтгэл зочрол өгж бай. Тэгээд эн чинь таны биеийн дотор сайхан энерги үүснэ. Жишээлбэл та сайхан инэмсэглэл байх хэрэгтэй байхгүй юу? Би сайхан инээдэг хүнгээл бодоод байх хэрэгтэй. Тэгвэл таны биеийн дотор сайн энерги үүсэл та хамгийн эцэст нь одоо хүнд сайхан хандж ийнэ л гэсэн үг байхгүй юу? Ингээл сайн энерги олж авна шүү дээ хариуд нь. Тэгэл одоо энэ зүйлсүүдийг зөв ойлгоод өөртөө сайн сэтгэл зочрол өгөөл байх юм бол хүн эрүүл байх, аз жаргалтай байхын суурь үндэсэл бүрэлддэг юм да. 31. Амьдрал байх юм бол хүсэл тэмүүлэл сайхан зүйлс ирнэ гэдэгт итгэх ёстой байхгүй юу? Өглөө босоод нүдээ нээгээл за нэг сайхан гүн амсгаад за энэ өдөр нэг сайхан өдөр эхэлж байна гэд өөртөө сайн дохоо өгөөд энэ өдөр би их аз жаргалтай байх болно гэд тийм ээ сайн зүйлсийг бодоод сайн зүйлийг тэмүүлээд байхдаа таны ажил үйлс амьдрал бүх юм чинь сайхан талдаа хандаж байдаг байхгүй юу. За орой болоод унтахын өмнө өнөөдөр их сайхан амжилт бүтээл боллоо. Ингээд одоо түүх болоод өнгөрлөө. За энэ орой би их сайхан унтах болно, сайхан амрах болно. Маргааш нэн сайхан байна л гэж одоо өөртөө дохоо өгч бай, өөртөө ярьж бай. Энийг би нэг жишээ хэлье л дээ. Нэг настан одоо тэр хүнд өвчин олжгаад хамгийн сүүлд нь эмнэлгээс бол хагасхан жилийн настай гэж хэлсэн чинь шүү дээ. Тэгээд энэ настан өөрийгөө зөв тохируулаад тэгээд эмээ уухтаа энэ эмэх надад их маш их сайн тусламж болно гэд. Тэгээд орой унтах үедээ би энэ орой их сайхан амрах болно гэд. Тэгээд хоол идэх үедээ энэ хоол надад маш сайхан шимдэжэл болж байна. Ингээд биний өвчнийг эсрүүцэх хүчин сайн болж байна ч гэдэг юм уу. Ингээд сайн өөртөө дохоо өгөөл байхдаа хүний сэтгэл санаа тайван болоод хүний биеинд сайн нэрийг үсэл. Тэгээд оюун мэдрэл чинь байна штэ. Тэгээд ямар нэгэн муу нөлөөлөлд очрохгүй болохоор дандаа сайн ийм зарилгуудыг буулгаад таны эд эсүүд чинь өөрийн гэсэн ажлаа нэн сайн хийгээл тэгэл хүн эрүүл сарвал сайн сайхан амьдрахын үндэс бүрдэж байгаа юм л да. Ингэж ойлгуул их сайхан болох байхаа гэж бодож байна. 32 хүнд ерөөсөн 3 ийм сонголт байдаг гэж байгаа юм л да. Нэг нь бол энэ орчингийг өөрчилнө. Нэг нь бол энэ орчингоос зайлж явна. Бас нэг нь бол энийг хүлээж авна л гэж байгаа байхгүй. Та хэрвээ энэ ажлыг хийгээд энэ хүн орчинд хүрээд ирсэн чинь тантай тохиролцохгүй байвал та одоо энэ орчныг өөрчлөх гэж нэг үзэх хэрэгтэй. Өөрчлөлт хийхгүй бол яг эндээс явах хэрэгтэй. Явж бас болохгүй байвал хүлээж авах хэрэгтэй байхгүй. Хүлээгээд аваад хүн ерэн байж та нэг хүн энэ орчингийг өөрчлөн энэ нийгмийг өөрчлөхөд их хүндрэлтэй л дээ. Өөрчлөлгүй л яг өөрчлөх боломж байгаа. Гэхдээ хүндрэл ихтэй байдаг байхгүй. Тийм болохоор бид нар хүлээж авах уялдан нийлэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд баяр баясгалыг өөрийн гараараа бий болгох хэрэгтэй байхгүй. Энэ ертөнцийн чинь нөөстэй арга барилыг хоёр талаас үүссэн юм л да. Аль талд нь сайн тал байгаа, аль талд нь ч муу тал байж болох юм байхгүй. Тийм болохоор та зөв сонголт хийж чадах юм бол энэ ертөнцтэйгээ уялдаа сайхан байна. Та сонголт хийхгүйгээр л явах учгүй, сонголт хийхэд чгүй хүлээж авах чгүй байх юм бол энэ орчин чинь тэгэл эвдрээл улам муу болоод байна гэсэн үг. Тэгэл одоо энд муу энерги, муу орчин үсэд байна шүү дээ. Та хүнийг зовоож байна, өөрөө зовж байна шүү дээ. Тэгэхээр заавал сонголт хийх хэрэгтэй. Зөв сонголтыг хийж чаддаг бол та эрүүл аз жаргалтай, сайн сайхан, тайван амгалан л амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм аа. 33
Хүн энэ ертөнцид байж л байх юм болвол баяртай ч цаг мөчн өнгөрж ил байна, гутрангуйч цаг мөчн өнгөрж ил байна. Тийм болохоор бид нар яах дараа тэр баяртайгаар өнгөрүүж болдгоо юм бэ. Хүний хамгийн эрхэм нандин зүйл бол эрүүл мэнд амь нас шүү дээ. Тийм ээ. Өөрийнхөө төлөө зохих хэмжээний чармайлт гарах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндээрээ хохирчвол юу ч олж ирж чадахгүй болно шүү дээ. Ер нь ийм нэг жишээ нийтлэг хэрэгэлдэг шүү дээ. Хүний эрүүл мэндийг нэгийн тоогоор үзэх юм бол нэгийн ард хүн зөндөөн их зүйлсийг бий болгоно. Тэнд бол гэр орон байр суурь мөнгө төгрөг яруу алдар эрх бүх юм байж болно. Нэг нь устчгүй юу болох вэ? Алтан уул мөнгөн уул байсан ч танд бол хамааралгүй л болоод явчихж байгаа байхгүй юу? Ийм болохдоор энийг их зөв ойлгох хэрэгтэй байгаа юм. Ер нь хэрэг учирдаар бол бити их шунж вэ. Шунал хүнийг зовоох юм уу? Хүнийг муу зөвтөл хөтэлдэг байхгүй юу? За тэгээд бага учирд бол тийм ухаалаг хандах хэрэгтэй. Их хэрэг учирд бол заавал тийм зарчмыг баримтлах хэрэгтэй. Энэ мөнгө төгрөгөөр аваад ирэхэд эр хүн мөнгө төгрөгөнд хайртай. Түүнийг олж авах өөрийн гэсэн зам мөртэй байд юм аа. Таних биш бол танд үнэхээр тэр хоол болохгүй шүү дээ, тийм ээ. 100 түмэн хөрөнгө болуулаа. Зөвхөн 100 түмэн зоосоор бодвол таны хувь хүнийх байж болох юм аа гэж. 1000 түмэн болоод ирэхдээ олон нийтийн болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээд дуншуур болох юм бол нийгмийн хөрөнгөө таних биш. Та зөвхөн төр зурал түүнийг эзэмших хэрэгтэй байхгүй юу. Тэгэл удахгүйгээр тэр нийгэм чинь эргээл буцаагаад аваад явдаг юм. Хүн сэтгэл санаагаа ханамжтай л байх юм бол та аз жаргалтай л байх болно шүү дээ. Бүх явдлуудаар шунах хэрэггүй л гэсэн учир утга энд харагдаж байгаа үстэй, тийм ээ. Тийм болохдоор та хэрвээ юмыг зөв ойлгодог л юм болвол та аз жаргалтай эрүүлийн сайн сайхан амьдрах болно. 34 найрсаг дотны харьцааг бий болгох чухалтай байт юм л да. Ер нь хүний нийгэмдэр амьдрнаа гэдэг чинь бол үнэнч байх ёстой юм. Тэгээд эрх тэгш харьцаж явах хэрэгтэй, хүнд харилцан ашигтай байх хэрэгтэй, хүнд итгэлтэй байх хэрэгтэй юм л да. Энэ бол үндсэн суурь юм байгаа юм. Тэгээд хүнийг тусалж яана гэдэг чинь өөрийн ажилд биелэгдэнэ гэсэн үг гэж Монгол үгэнд байдаг ч тийм ээ. Хүнийг илүүхэн хүндэлж бай, хүнийг илүүхэн урамшуулж шагнаж юм уу, түүнийг бахархаж байх хэрэгтэй ч тийм. Хүн болгоны биен дээр л тийм гэрэлтэх зүйлсүүд байгаа. Тэрийг нь олж хайлж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд хүнтэй зөв харьцаа, зөв сайхан харьцаа, найрсаг харьцааг бий болгож явах хэрэгтэй байгаа юм. Бити ховнчир юм уу, амин бодсон юм уу, нийгэм нийтийн энэ юугийг амар тайван байдгийг алдагдуулсан юм хийх бол таны эрүүл мэнд таны бүх юмд л муугар нөлөөлнө. Хүн төрөлхөйтөн чинь тэгээд бүлэглэн суудаг болохдоо нийтийн эрх ашиг нэгдүгээр байранд байх ёстой. Тэгээд эрх тагш байх ёстой, амар төвшин байх ёстой. Ийм зарчмыг баримтлаад хүнтэй харьцах юм бол таны бүх зүйлс чинь тэгэл аяндаа сайхан биелэгдэх болно. Ингээд эрүүлийн аз жаргал сайн сайхан зүйл таныг дагаад ирэх болно шүү дээ. За баярлалаа. 35 хүн заавал нэг итгэл найдвартай хүн болох л их чухал юм байгаа юм л да. Итгэл найдвар өгдөг бол энэ нийгэмдэр оршин тогтнохын эрдэнэ хамгийн чухал эрдэнэ шүү дээ. Та хэрвээ тайван амгалан амьдрья гэвэл, та хэрвээ эрүүл баяр хөөртэй амьдрья гэвэл, та хэрвээ энэ нийгэмтэйгээ ий зүйтэй амьдрья гэвэл, тийм ээ. Та хэрвээ энэ хүндгэлтэй амьдрья гэвэл, та энд сайхан амжилттай амьдрья гэвэл, заавал нэг зүйлийг биелүүл. Тэр болвол даруй итгэл найдвар юм аа гэж. Ер нь итгэл найдвар гэдэг бол хувь хүн, тэгээд нийгэм нийт, үндэстэн усаатан улс гэрэнд бол хамгийн чухал зүйл байгаа юм. Хэрвээ итгэл найдвараа алдах юм бол тэгээд танай өнгөрсөн, танай ирээдүйн мөхнөө гэсэн үг байхгүй юу. Тийм болохдоор энэ бол аюултай зүйл шүү дээ. Хүн болгон тийм сайхан итгэл найдвартай байх, тийм зан араншныг бий болгох хэрэгтэй байхгүй юу. Тийм сэтгэлийн тамирыг бий болгох чухалтай байгаа юм л да. Итгэл найдварыг бол суралцаж олж авч болно. Сургаан хэмжлэр олж авч болно. Ээж аваасаа уламжилж болно. Удам усагаасаа уламжилж болно. Өөрөө ухаан гэгээр түүнийг олж авч болно шүү дээ. Тэгээд итгэл найдвартай байхтар чинь гэр бүл тийм ээ, найз нөхөд, аралжаа наймаа, улс төр бүх зүйл өөдрөг сайхан болдог байхгүй юу дээ. Тэгээд энэ бол хүнд заавал дутагдаж болш үгүй эрхэм зүйлс юм л да. Тэгээд
Заавал итгэл найдвартай хүн болоо хэлсэн үгэндээ хүрдэх хүн болоорой. За хэрвээ хүнд битгий тийм хэлбархан амлж бай, амлуул заавал биелүүлж байгаарай. За амлсныхаа ард биелүүлж чадахгүй бол чиний сайн зүйл чинь эргээд муу зүйл болно. Сайн нэрэг чинь муу нэрэг болно. Тэгээд хүн хариуд нь танд тэр чинь худал хэлдэг хүн шүү тэгээд их зүйлийг алдах болно. Тийм болохоор амлалтаа биелүүлж чаддаг хүн болж байгаарай. За ингээд одоо таны энэ бүхнийг ойлгочихволаа. Та эрүүл саруул аз жаргалтай сайн сайхан амьдрах, тайван амьдрах нөхцөл чинь бүрднө гэж бодож байна. 36. Битгий тийм өчүүхэн хүн болж байгаарэ. Хүний ард хүнийг муу хэлэх бол туйлын аюултай юм шүү дээ. Тийм ээ, харьцаа холбоо, хүний найрсаг харьцааг бүгдийг нэвдэлдэг. Тийм нэг хов жив хэлээд юу хэлнэ дээ? Хэрэггүй зүйлс байгаа байхгүй юу? Өнөөдөр та хэлвэл маргааш тэр хүн олд сонсгүй ч гэсэн нөгөөдөр лавтай л олд сонсон. Тэгээд олд сонснохаа ард гашуун жимсийн та өөрөө л амсах болно штэ. Энэ бүхнийг ойлгвол хүн хүний харьцаа эвтэй найртай сайхан болох болно. Та тэгээ тайван амьдрах болно доо. 37. Сайн хүн. Тийм ээ, сайн хүн гэдэг бол таны үг яриа, үйл ажиллагаа чинь орчмынхаа хүнд амар дэвшин, тийм сайхан тааламжтай, сайн энергийг өгсөн. Тэгээ таны биеийн дотор нэг сайн зүйлийн гормон шүрсэлдээдэг, та ингээд эрүүлэнх байх болно гэж, тийм ээ. Хүнийг мууд үзээд юм уу? Хүнд одоо эвгүй харагдаад байл мó хүнийг эвгүй байна гэд мó хүнийг уурлаад уцаарлаад байдаг ийм зүйлс бол сэтгэл нь хэдий ч сайн ч гэсэн сайн хүн тооцогдохгүй шүү дээ. Сайн хүн гэдэг чинь бол ойр орчимдаа сайхан зүйлсийг ачирж явах ёстой юм а гэж би бодож байна л дээ. Тэгээ муу хүн гэдэг чинь юуг хэлж яана гэвэл ойр орчимдаа тийм одоо аюул төгшөөр юм уу тэр хүн байснаас болоод энэ орчин тийм сайхан одоо эв найрамдлыг эвдэлсэн юм уу муу инээрэг ачирсан нэн илүү хүнд одоо муу юм ачрахаас гадна хамгийн гол нь та хүнд ингээ муу хандаад байхдаар чинь байж тээ муу сэтгэл гаргаад байхдаар чинь таны биеийн дотор их муу гормонууд үүсдэг юм аа, муу химийн бодис үүсдэг юм аа, хорт бодис үүсдэг юм аа. Ингээд та сэтгэл биеийг өөрөө охируулж яана гэсэн. Энэ бол модыг дотроос нь орхоо идэгтэй адилхан юм байхгүй юу? Тийм болохоор энэ зүйлийг ойлгочихвол та эрүүлэнг аз жаргалтай, тайван амгалан сайхан амьдрах болно. 38. Хүн нэг сайхан боловсон ёсон моролтой байвал их сайхан зүйлс л дээ. Хүн хэрвээ одоо таны үг яриа үйл ажиллагаа чинь тийм сайхан одоо соёлтой, боловсралтай, хүнд хор хүрэхгүй байх юм бол танд хаанаас ч дараас ирэхгүй шүү дээ. Та хэрвээ өөрийнхөө үйл ажиллагаа үг яриагаа хизээхгүй болох юм бол ойр орчимд чинь тийм амар тайван байдал үүсэхгүй болно. Ойр орчимдын хүмүүсүүд чинь чамайг өөр нүдээр харах болно. Олон хүн чамайг зэмлэх болно. Олон хүн чамайг хязгаарлах болно. Нийгэм, хууль бүгдөө чамд тал талаас чинь даралт үүснэ. Ингээд та таны тайван амгалан байдал алдагдаж та ингээд эрүүл мэнд сэтгэл санаа бүх зүйлээр хохирох аюултай шүү. Тийм болохдоор бид нар одоо суйлжих хэрэгтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Нийгэм нийтдээ одоо хүндэтгэлтэй болёо л гэвэл та их суйлтай боловсон байх ёстой байхгүй юу? Сайхан сэтгэлтэй байгаарэ. 39. Сэтгэл биеийн хорыг тайлах зүйлсээс нэг ярих гэж бодож байна л дээ. Манай хичээл 6-д эрүүл мэндийн тухайтай хичээл сурах юм бол эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмшгээр барахгүй маш олон зүйлийн сайн сэтгэл зочирлуудыг авнаа. Тэгээ манай хичээлд ирсэн хүмүүсийн сэтгэл санаа их тайван амгалан болд юм да. Тэгээд одоо бид нар баярлах хичээл гэж байгаа. Тэгээд сэтгэлийнхаа хорыг тайлж болно тийм ээ. Тэгээд бид нар одоо таны хэлхийг сонсё гэсэн хичээл байгаа. Ингээд хүмүүстэй сэтгэлээ ярилцахдаа таны сэтгэлийн хоруу чинь аяндаа гарна штэ тийм ээ. Ингээд аяндаа алга болно. За тэгээд одоо манай энд одоо бие сэтгэл эрхтний тамирын хичээлүүд бий энэгээрээ дамжаад бид нар бас хорыг тайлж болно. Бидний энэ хичээл дээр одоо бас хөлс гаргах хичээл гэж байгаа. Тэрнээс бол хөлсөөрийн хорыг тайлж болно тийм ээ. Энд эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг сурснараа та зөв хойлолснороо одоо өтгөнөөрөө тийм ээ шингэнээрээ хорыг тайлж болно. За та энд олон хүнтэй ярилцсан тийм сэтгэлийнхаа тайван байдалд орсон болохдоор таны сэтгэлийн хор чинь ингээд хүн ер нь бол хэл яриагаар нийгэм нийттэйгээ ойр байхдаар сэтгэлийн хор аяндаа ингээд арилга болд юм а. Хүний биеийн дотор маш их хор бий болдог боловч олон зүйлийн аргаар энэ хорыг тайлж болд юм а. Гэвч бол сүүлийн үед одоо бас нэг имээр хот тайлах арга гарсан л байна л дээ.
Энийг бол одоо эмээр хорт хойлоход бас их хэцүү л дээ. Эмчийн жолоодлогын дор бол бас хэрэглэхгүй биш, хэрэгжилж болно. Ийм гэдэг чинь байж та нэгдүгээр очиод элгэнд хорт тайлах хэвээр өөрөө хортой идэж дээ. Тэгээд элгэнд очиод хорн тайлагдана. Тэгээд бөөрөөр чин гадагшлна. Ийм учраас энийг дураараа хамаагүй хэрэглэх юм бол элэг бөөрөнд чинь дараас болно. Эргүүлээд эрүүл мэндийг чинь нохируулах аюултай. Тиймээс дураараа битгий хэрэглээрээ. Тэгээд энэ бүхнийг ойлговол та эрүүлэнх аз жаргалтай сайн сайхан амьдрахын чинь үндэс бүрднөө гэж бодож байна да. 40 тайвшруулан амруулах эмчилгээний арга. Энийг би нэг дүгмөөр одоо яри хүн болгон эзэмшгэд маш их амархан байдаг асуудал л да. За та нүдэн анаад хамраараа гүн амсгаад тэгээд тайван удаан одоо энэ дэгшгэ ингээд амсгалан гарах. Энэ үедээ биеийн суларж байна, бөлөөсж байна, тайван амгалан болж байна гэж бодоорой. Ингэж хэлээрээ ингэхдээ таны бие сайхан тайван амгалан болд юм аа. Тэгээд толгойн ороогоос хөлийн уул хүртэл аль нэг хэсгэнч хүртэл бүгдийн тайван сайхан амруулж болно шүү. Энэ хичээлийг бас сурах хэрэгтэй. Энэ хичээлийн тухайд миний тусгай бэлдсэн CD хичээлүүд байгаа. Тэрийг бас үзэж болно шүү. За ингээд энэ талыг эзэмснээрээ таны сэтгэл чинь тайван амгалан байна, эрүүл байх болно. За 41 дээр энэ тайвшруулан амрахыг эзэмшиж чадвалаа хүний амь нас уртдаж хүн эрүүл байх боломж бүрдэж байгаа юм л да. Хүн оюунаараа булчингаа ингээд зарлиг буулгаж болж байгаа байхгүй. Булчин нэргээд хариулт өгөөд булчин амарчлаа гэдэг ингээд хэдэн удаанаа ийм эргэлт үүсээд ирэхдээ сайн эргэлт үүсээ. Тэгээд таны сэтгэл чинь таны булчин чинь таны бүх зүйл сайхан амардаг юм л да. Энэгээр яваад хэлэх юм бол одоо би ингээд нүдэн анжаагаал гараан бодох юм бол за энэ гарнаа алгана гэсэд их суларж яан, бөлөөсж яан, халж яан гэж бодоход яг ингээд тайвшран амарж яан гэж бодоход яг ингээд энэ үйлдэл нь бадраад над мэдрэгдэн шүү дээ. Ингээд халаалаг хэлж байгаа байхгүй. Энэ ямар учиртай юм гэвэл бидний оюун тархинаа мэдрэлийн системаас нэг газрын цусан судсыг тэлэгдүүлэхдээ зэрэг л ойр орчмынхан ингээд яг л тэр нэг хүзэр нэг зүйлийн юм тавьж байгаа дэс дараагаар дараачилсан шастамчилсан ингээд ахамжтай нэг юм унахтаар цаашаа нэг юм зохиолмгож байгаа адил шүү дээ. Тэм нэг хүзэр байдаг үстэй. Ийм хүзэртэй адилаар л ингээд нийтэмдээ одоо дамжих учиртай байхгүй юу. Хэрвээ цусан судас дэлгдэнгүүтээ тэн дээрээ одоо ингээд нэг зүйлийн амтлыг бодос үүсэж байгаа байхгүй юу. Тэр бодсон дахиад хажууд хавиргантайхаа нөлөөлөөл тэгээд цаашаа ингээд явчихж байгаа байхгүй юу. Ингээд нэг зүйлийн булчин намрахтай зэрэг тэгээд цаашаа булчин намраа цаашаа тэр эргэтэн намраа цусан судсан намраа тэгээд цаашаа дотор эргэтнүүд нь намраад ингээд дамдаа явж өгөх юм болцоо байгаа юм. Тийм болохдоор одоо хөдөлгөөний дунд тайван амгалангийн тулд хөдөлгөөнтэй байна гэдгийн учрууд юм байгаа байхгүй юу. Тийм болохдоор бид нар өөрийгөө тайвшруулан амруулах бодол үзлээсээ эхлээд булчин ширмсэн хүртэл дотор эргэтнээ хүртэл амруулж болд юм аа. Энийг сураараа ингүүл та бас тайван амгалан байх чинь их тусламж болно гэж бодож байна л та. 42 хүний тархинаа долгионыг хүртэл өөрчилж болд юм л да. Манай энэ тайвшруулан амруулах хичээл суусан хүмүүсүүд одоо сайхан унтаж амарч яддаг, сэтгэл санаа нь тайван амгалан болж яддаг. Энэ юунаа учиртай вэ гэвэл бидний тархин дотор бол 4 зүйлийн долгион байдаг байхгүй юу. За тэгээд одоо бид нар сэргийг ингээд одоо ажиллаж явах үед бол бета бөө гэдэг ийм долгионоор явж байдаг. Бид нар хэрвээ жаахан тайван болоод ирэх юм бол энийг бол альфа бөө гэж үүдэг. Ийм долгион гарч ирж байдаг. За тэгээд нэн амгалан тайван болоод ирэх юм бол сита бөө гэдээ гараад ирдэг. За бүр одоо их тайван нам гүн унтнаа гэх юм бол дельта бөө гэдэг ингээд нэг зүйлийн одоо долгион долгион үсэж байгаа байхгүй юу. Хэрвээ бид нар ингээд тайвшруулан амруулах юм уу өөрийгөө зөв жолоодоод эхлэнгүүт бидний тархинаас гарч байгаа энэ долгионоо хурдцсан аажмаар хувирж болж байгаа байхгүй юу. Ер нь бол манай энэ хичээл суусан хүмүүсүүдийн бол тэр тархины долгион бол харьцангуй удааширж ирдэг. Ингээд сэтгэл санаагийн чинь цаанаасаа өдөрдөө тайван амгалан болдог. Тэгээд манай хичээл суусан хүмүүсүүд маш олон хүмүүсүүд сэтгэл нь их тайван амгалан болдсон шүү дээ. Энэ гол учир бол бидний тархины долгионыг ямар нэгэн аргаар ингээ хөтлөөд өдөрдөө даваад явж болдог юм. Энэ бол одоо ямар нэгэн гадаадын хүчин биш. Энэ бол хүн төрөлхтнээ тархинд бий болсон өөрийнх нь төрөлхийн чадвар байгаа юм. Тийм ээ хүн одоо сайхан яагаад унттай юм гэвэл одоо тэр чинь тэр долгионоо ховрол гараад хүний тархи амарч байгаа байхгүй. Ийм учиртай байд юм аа. Ингээд одоо өөрийгөө зөв хөтлж өгөх юм бас нэг зүйлийн арга шүү. Өөрийгөө амруулах. 43
Та ямар хүн болё гэвэл тийм хүн болж чадна гэж нэг үг байдаг шүү дээ. Энэ бол үнний ортой юм байгаа байхгүй юу? Гэвч үүнийг биелүүлэхэд та зөвхөн хоосноор бодоод болохгүй. Та үйл ажиллагаа хийх ёстой. Та бодол үзлээ өөрчлөх ёстой. Та өөртөө тийм сайн сэтгэл зочирлыг өгөх ёстой. Тэгээд дээрээс нь нин жухлан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Биеийн биечлсэн хэлийг одоо оролцуулж явах хэрэгтэй. Жишээлээ даваад хэлэх юм бол та одоо өөрийнхөө уурга дархин дотор байнгын би тийм хүн болно гэх тийм зурагч гэдэг юм уу, тийм үг яриагийг байн дахин хэлээд байхдаа таны тархин дотор тийм зүйлийн төв бий болох ёстой юм аа. Энэ төв бий болчихдоор яа гэвэл одоо жишээл муу төв бий болгоно гэвэл би хэлдэг ч дээ тамхи татаал байх бол тархин дотор чинь тамхи татдаг муу төв бий болчихж байгаа юм. Тамхи зогсноо л гэвэл түүний хажууднаас эсрэг төвийг байгуулах ёстой. Энэ бол яасан ч гэсэн 3 сарын хугацаанд л ингээд асралтгүй сэтгэлд өгөө би тэдэн сарын тэдний өдөр тамхи зогсноо гэдэг юм уу, яа тамхи зогсноо ингээ хэлээд байх юм бол ингээд тамхиг өөрөөсөө холдуулаад тавиад байвал таны тархинд ийм эсрэг төв бий болдог. Ингээд таны тэр төв бий болсны үед бол одоо тэр төв чинь үйл ажиллагаа явуулаад та тамхиас гарч болох болцоотой адилхан. Би тийм хүн болно, би чадвартай хүн болно, би сурдаг хүн болно гэж тархинд ингээд байн зочрол өгөөл байх юм бол тэр чинь нэг өдөр таныг хүлээж авна. За хүүхдүүдээ би хэлдэг штэ. Сайн хүүхдээ гэж магтаад байхдаа тэр зүйлд нь өөрийг нь сайн хүүхд байна гэж мэдэрдэг. Яагаад мэдэрч байгаа бол тархинд нь сайн хүүхдсэн төвөл бий болж байгаа байхгүй юу. Тэгэл тэр сайн хүүхд юу хийх ёстой вэ? Тэгээ сайн зүйлийг хийн. Тэгэл тэрний бүх үйл ажиллагаа нь сайн зөвхт юм номон сурдаг, хүнийг хүндэгдэг, нэг хүнтэй зөв арцдаг. Ингээл сайн зүйлс нь бий болж байгаа байхгүй. Тэгэл тийм хүн болж байгаа байхгүй юу. Тийм болохдоор өөрийнхөө уурга тархин дотор бидний тархич нь одоо компьютертэй адилхан шүү дээ. Тэгээд компьютертэй адилаар ингээл байн сайн юм хийж өгөөд байвал тэндээс сайн юм гараал тэгээд та сайн зүгт хөтлөгдөөл сайн болоо тэгээд хамаг зүйлд нь тэгэл тийм хүмэл болоод хогирж байгаа байхгүй. Энэ бол одоо яалтгүй одоо бид нар биелүүлж болох ажил юм. Хүний оюун тархи гэдэг чинь бол ерөөсөө том юм хадгаламжийн газар. Та юу хийгээл оруулаад байвал эцэст нь тийм л юм болно. Тэгээд тэр хүслийг хүлээгээд авснаа дараа яадын ихтер чинь байна шүү дээ. Тэр оюун тархинд чинь одоо нэгдээ тийм хүн болно гэдээ одоо сайн хүн болно гэдээ ингээд төв үүсчихвэл тэр бүх үйл ажиллагаа таны бодол үзэл таны хийх үйл ажиллагаа бүр л тэрийг биелүүлэхийн төлөө ажиллана. Тэгээл та тийм хүн болч төгөрж байгаа байхгүй. Ингээл одоо энэ талыг ойлгох юм бол өөртөө зөв юм өгөөл байвал бид нар эрүүлж болж болно, бид нар баяр жаргалтай байж болно, бид нар амар тайван байж болно. Ингээл сайхан зүйлс үүсэж байгаа юм л да. 44 өөрийгөө төгөлдөржүүлээ. Мөн саяын хэлжсэнтэй адилхан өөрийнхөө бодол үзэлтийг зөв болгох хэрэгтэй. Тэгээд өөртөө сайн дохио өгөх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө одоо биет хэлээрэн байнга өөртөөгаа харьцаж бай. Өөрийнхөө сэтгэлтэйгээ одоо зөв одоо ярилцаж байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгээд энэ бий болгоход бол их хялбархан шүү дээ. Хамгийн доотлоор та өөрийгөө төгөлдөржүүлэхийн төлөө та урдаар сайхан инээс сурах хэрэгтэй. Энийхтэр таны биеинд одоо сайн нэрийг үүсэн шүү дээ. Тэгвэл одоо та их эрүүл байх болно. Та хүний харьцаачин сайн болно. За тэгэл одоо төгөлдөржүүлээ л гэвэл эрдэмтэн болёо л гэвэл та илүүхэн л ном үзээрэй. Тийм ээ. Та тамирчин болёо л гэвэл сайн л одоо чирмэлт гаргаад биеийн тамир хийх чухалтай шүү дээ. Та тамхинаас гарьяал, архинаас гарьяал гэвэл өөрийнхөө ойр байгаа саяын хэлжсэн зүйлсүүдийг л биелүүлж бай. Тэгээд та тамхинаас гарах болно шүү дээ. Тийм ээ. Та тэгэл одоо их залуухан байяа л гэвэл би их залуухан байна гэж байхдаа залуухан байна. Би одоо ингээл байвал таны тархин дотор залуу төв үүсэх ёстой. Тэгээд ажиллах ёстой байхгүй юу. Тэгээд би одоо хүмүүсүүд их хэлдэг байхгүй юу. Та эрүүл байна л гэвэл та өөртөө баян хэзээ би эрүүл байна гэд хэлээд байх юм уу? Би эрүүлийн мэндийн тухайтай ном сураад байх юм уу? Үзээд байвал таны тархин дотор чинь эрүүл мэндийн төв бий болоод таныг зөв хөтлөөл ингээд аваад яваад өгөх байхгүй юу. Тэгээ би одоо олон газар хэлж байгаа дахиад нэг хэлчихье энийг. Та 100 наслны ял гэж бодож явах юм бол өглөө босоод ойр ортмынхаа хүнд мэдлэл сайн нэр өгчнийхэн ард толиндоо хараад биэнд сайн нэрийг үсцэн би одоо 100 наслнаа би эрүүл байна эрүүл бай 100 наслнаа л гэж өдөр сайхан толинд хараад энийг л хэлж ил байл тэ. Тэгэл аажимдаа таны дархин 100 наслах төв үсээл тэгэл таны чинь 100 наслахын төлөө таны тэрхнээс чинь бүх эд эрхтэн чинь зарлиг бун ингээд та 100 наслах боломжууд хангагдаж байгаа байхгүй. Ингээд өөрийг нь алхан дутмаар л төгөлдөржүүлж явах нь маш зөв юм байгаа. Ингүүр та эрүүл инг аз жаргалтай тайван сайхан л амьдрах болно доо. 45 хүний сэтгэлийн энерги бол хязгааргүй юм шүү. Гайхамшгийг бүтээж болно. Би одоо
эмнэлгийн ухаан, сэтгэл зүйн ухаанаа мэрэгжлийг сурлаа. 30 гаруй жилийн ажил, сурвалжлага, судалгаа данд өшиглээд нэг зүйлийг мэдлээ л дээ. Хүний биеийг бол одоо хүннэн илүү хүний тархийг бол дахин бүтээж болдог юм байна. Энэ бол компьютертэй адилхан гэсэн үг л дээ. Хүн суралцахаар дамжаад эрүүл мэндийг эзэмшээд хэрэгжүүлээд биелүүлж болох боломжтой. Нэн чухал нь олон удаанаа сэтгэл зочирлоор бидний уурга тархин дотор эрүүл мэндийн төвийг бий болгож болно. Ингээд хүний биеийн уулаасаа байсан тэр өөрийгөө эрүүлжүүлэх системийг сэрээж болно. Хүний төрөлхийн чадвар нууц хүчин чадлыг сэрээж болно. Хүний биеийн дотор сайн энергийг үүсгэж болно. Ингэснээрээ бид нар өвчин эмхэг хүчир бэрхшээлийг ялан давж болно. Нин одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж болох юм байна. Олноороо одоо сайн мэдэж байгаа л да, нэг зүйлийн нийхэм дээр нэг илэрлүүд байдаг ч дээ. Хүмүүсүүд одоо тийм их шүтэнтэй хүмүүсүүд мөргүүл хийх юм уу, тэр одоо залбирал хийх юм уу, энэ үед хүний өвчин бас өөрөө идэгдэг штэ. Ийм учрууд байдаг л асуудал тийм ээ. Тэгээд эртээс эдгүй хүртэл одоо энийг бол энэ хүний биеийн дотор өөрийгөө эрүүлжүүлэх чадварыг эртээс эдгүй болтол маш олон хүмүүсүүд энийг буруу тайлбар хийж байгаа байхгүй. Буруу талаас нь тайлбар хийж өөрийгөө өндөрт өргөн одоо шүтэн бишрүүлсээр ирсэн үнэ гэж. Тэд нар өөрөө ч гэсэн энэ гол учир утга хаана байхыг мэдгүй, үндсэн асуудал хаана гарч байгааг мэдгүй. Бараг л одоо буруу мэдээд би ингээ хилээд юм уу, би ингээд яаснаас болоод арга хэмжээ авснууд болоод энэ хүний өвчин итгэлээ би бараг өөрөө их чадвартай хүн юм байна гэж буруу ойлгож байгаа юм л та. Боттой дээр аваад хэлэх юм бол одоогийн шинжлэх ухаанаар алгах юм бол нэг зүйлийн одоо дохоо өгөх, дамаар юм уу, шуудаар сэтгэлд өгөх юм уу, одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, жишээлбэл одоо ном унших юм уу, тэр одоо дахлаг хийх юм уу, олон хүмүүсүүд хамтрах юм уу, тэгээд одоо хүмүүсүүд нийтдээ нийлцээд одоо тэр мухар бишрэлийн үйл ажиллагаа явуулах юм уу. За жишээлбэл одоогийн тэр бүтээгдүүнийг борлуулах хуралдаар байна штэ. Тэр эмнээ зүйлийн одоо эминд одоо эрүүлжлийн бодисын чинь одоо үйл ажиллагаа хэдий сайн хичнээн хүн идэрсэн гэдэг юм уу, иймэрхүү үйл ажиллагаа явуулах юм уу. За ингээд одоо дэндүүл одоо бас олон зүйлийн тэр гажуу шашингуудын юмнууд байна шүү дээ. Тэрнээс болоод ингээд олон зүйлийн сэтгэл зочрол хүнд өгж байгаа байхгүй. Энэ сэтгэл зочрлоос болоод хүмүүсүүдийн өөрийн биеийн дотор байгаа эрүүлжих систем юм уу, хүний бие сэтгэлд нөлөөлж байгаа байхгүй юу. Ингээд зохих хэмжээнд сайн үйлдэл бадраад хүний тэр нууц хүчин чадлуудыг сэрээх юм боломжууд гарч ирж байгаа байхгүй юу. Ингэснээрээ энэ хүмүүсүүдийн өвчин эдгэрэх боломж гарч ирж байгаа юм. Энэ бол энэ хүмүүсүүдийн төрөлхийн чадвар, ийм сэтгэл зочдлоор сэрдэг бол хүний уул мөн чанар байхгүй юу. Хүний биеинд ийм чадвар байна. Энэ харин тэр одоо тэр их багшинч гэдэг юм уу, тэр одоо хүний өвчнийг эдгээдэг ч гэдэг юм уу, тэр хүнд одоо байгаа асуудал биш. Энэ учир шалтгаан нь бол яг таны өөрийн биеийн дотор байгаа байхгүй юу. Таны биеийн дотор байгаа энэ зүйлийн хүчин чадал бол маш их том хүчин чадал байгаа. Энийг л одоо нэг ямар нэгэн аргаар сэрээж байгаа болохоос тэр хүн одоо тийм их чадвартай, хүнээс давсан тийм чадвартай хүн гэж хизээч байхгүй. Энийг чинь олон зүйлийн шинжлэх ухаанаар нэгтэй баталсан юм шүү дээ. Тийм болохоор энийг зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Миний бодлоор болвол миний хийх гэж байгаа ажил болвол байна штэ. Хүний биеийн дотор маш их хэмжээний хүчин чадал байгаа, нууц хүчин чадлууд байгаа. Хүн өөрийгөө эрүүлжүүлэх тийм систем байж байгаа. Гэвч үүнийг ямар нэгэн аргаар сэрээж болно. Хэрвээ сэрээж чадах юм бол гайхамшгийг бүтээж чадна гэж байгаа юм. Миний хийж байгаа аргын дотор болвол байна штэ. Энийг зөв талаас нь тайлбар хийгээд хүнийг ойлгуулад хүн болгон өөрийнхөө биеинд байгаа хүчин чадлыг ашиглаж сэрээх арга замыг л олон хүнд тайлбарлаж ойлгуулахын төлөө хийж байгаа юм л да. Хэрвээ та эрүүл мэндийн тухайтай суралцаад илрээгүй өвчнийг эдгэрүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх арга ухаанаа хичээл суралцах юм бол энэ алхмуудын дотор маш олон зүйлийн алхам байгаа ш. 8 алхам байгаа. Энэ бол таны эрүүл мэндийн мэдлэгийг эзэмшээр барахгүйгээр нэг зүйлийн сэтгэл зочрол өгнө. Мөн тэр одоо өөр хүмүүсийн хийж байгаа одоо тэр юу гэдэг одоо шашинч байдаг юм уу, юун залбирлж байдаг юм уу, эн чинь бас нэг зүйлийн сэтгэл зочрол байхгүй. Түүнтэй адилаар би шинжлэх ухааны талаас нэг зүйлийн алхам дараа одоо арга замыг нээж байгаа юм а. Энэ арга зам бол таны биеийн тохиролгүй, та эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг суралцж байгаа. Та өөрөө нэн илүү
одоо шинжлэх ухааныг итгэдэг, нэн одоо хүний өөрийнхөө чөлөөтэй амьдардаг ийм олон зүйлийн сайн зүйлсүүдийг танд хүргэж өгөх юм байгаа юм. Та тэгээд эрүүл мэндийн тухайтай суралцаа, тэгээд сайн сэтгэл зочрол аваа, тэнд бас биеийн тамир хийгээ, тийм ээ. Тэнд одоо олон зүйлийн одоо сэтгэлийнхэн хоруудыг авч хаяа, тийм ээ, эрүүл амьдрах арга ухааныг суралцаад ингэснээрээ таны биеийн дотор байгаа тэр олон зүйлийн нууц хүчин чудалчин сэрэх боломжуудыг хангаж байгаа юм аа. Ингээд та эрүүл байх болно. Эрүүл байхаар барахгүй өвчнийг ялан давж болно. Ялан давхаар барахгүйгээр та өөрийгөө зөв удирдсанаас болоод таны хүсэл мөрөөдлийг чинь биелүүлж болох боломжууд хангагдаж байгаа юм аа. Ийм болохдоо энийг зөв ойлгох хэрэгтэй. Хүний биед ийм хүчин чадал байна. Тэр аргыг ямар аргаар түүнийг сэрэх вэ гэдгийг би олж аваад одоо ийм сэрэх аргыг энд хэрэгжилж байгаа юм аа. Тийм болохдоо манай энд олон хүн суралцаад олон хүний өвчин ч эдгэрж байгаа л та. Тийм болохдоо таныг бас энд урьж байна. За бид хамтаараа нэг сайхан ирээдүй, сайхан нийхэм нийт, сайхан эрүүл мэндийн давчныг байгуулъя. Тэгээд нэн олон хүнд эрүүл мэнд хүргье. Бид хамтаараа чармайцгаая. За их баярлалаа. Энд хүртэл ярья. Хэрвээ та миний хичээлд анхаарал тавиад юм уу, өөрийгөө зөв жолооддаг юм бол та эрүүл энх аз жаргалтай, тайван амгалан амьдрах нөхцөл боломж бүрдэн шүү. За та бүхэнд баярлалаа. Баяртай.